За манай e-sport channel-ийн Vivid podcast эхний дугаарын зочноор Элевэн болон Норман нар ирсэн байна. За тэгээ ер нь бол подкастны ингээд амар асуултанд баригдахгүй чөлөөтэй ер нь ямар нэгэн тийм сэдвт баригдахгүй бас хит нэг Dota руугаа туушгүй гурлаа ер нь ярилцъя гэж бодож байгаа байхгүй. Сүүлийн үед одоо юу хийж өнгөрөөж байна те? Одоо жишээлбэл Хагийн ингээд маузаас гарснаас хойш нэлээ нам жим байгаа штэ. Тэгээ мөнхөө сүүлийн үед стрим хийж байгаа. Тэг яг сүүлийн үед ингээд баггүй баснаас хойш ер нь юу хийж байна? Ойрын сонь сайхнасаа ярилцаад эхлэе гэж бодож байна. Би одоо сүүлд IC-д тоглосон шүү дээ. IC тоглосноос хойш юу мэржлийн баг гэж тааш. Зөв одоо юунд баг тоглосонгүй. Баг төрдөөсөө тоглосон. Тэгээ байнгын мэдээж ингээ орлогогүй ингээд бас ингээ байнгын тоглоод байгаа болохоор ч бас мэдээж нэг юм байдлаа өөрөө бас заавал ингээд баг магт орох биш. Өөр одоо мэдээж би одоо Dota тоглохоос хийж чадах юм байгаа ш. Тэгээд угаасаа Dota-гоор юм нэг байдлаа мөнгө олох гэж бодоо. Мэдээж мөнгө олох гэж орлоготой болох гэж үзэж байгаа ш. Тэгээд юм нэг байдлаа бас стрим хийж үзье гэдэг юм сонирхоод байна хийж эхэлсэн. Стайл тэгэл өөр юм гол. Сүүлийн хэдсээр тий. Тий, сүүлийн хэдсээр бас нэлээд одоо стрим л ш. За Хагийн хувьд болохоор бас хүмүүс ихэнх нөгөө нэг маузтайгаа гэрээтэй байгаа юм болов уу үгүй болов гэдэг дээр бас сайн мэдгүй байгаа л ш. Ер нь гадуур тий интернет дээр ер нь яг бүр гарсан уу? Тэгээ ер нь сүүлийн үед юу хийв? Гарснаас хойш. Яг Альбиосоор сая он гараад 1 сарын дундуураас Альбиосоор яг гэрээ нөхцөл бичиг сарсаар бол гарсан. Тэгээд 11 сараас хойш ерөнхийдөө бол 11 сарын битбүүм хийзээ боллоо. Ямар сэрийг тэрний дээр 11 сарын дундуурхнаар ерөнхийдөө бол гарах нь хоёр талаас гарах тийм зөвшөө хоорондоо яасан юм уу? Тэгэл тэрнээс хойш бас амбар. Юу яагаад гарсан? Багийн шийдвэр үү чиний шийдвэр үү? Чиний юу байсан нэг хитрхи удаан нэг Германд амьдраад байсан гэх юм уу? Эсвэл гэр орноос санагалцах нь ихсэн тэгэл Азийн багийг бодвол Европч нь явах бүгдээрээ бут камплалыг 5 тэгээ 6 талаа багаараа байгаа тахгүй шүү дээ. Тэгээ нэг яг Германд нэг Эквадор Филиппинтэйгээ хоёулахна Германд нь Хамбургт амьдардаг байсан болохоор тэгэл ерөнхийдөө тэгэл тэр хугацаанд хитрхи ихтэл тэгэл шийдвэр бас нэг юм байсан тийм ярилцж үзэл надад иймэрхүү байна. Одоо яг туслахад ямар ч арга байхгүй ш мэдээж л Монголоос Европ руу тоглож болох юм ш тэгэл. Одоо жишээлбэл за таяр яг өмнө бүр ингээл анхнаасаа би нэгэ мэдтгэлсэн байх л та ингээл дандаж мандаж жоохон баг. Ер нь яг ингээд найзууд болсон төгчийг хизээ гисэн яг яаж одоо ингээд CS дээр ингээд Бобо Капал гэж байнга л байгаад байна шүү дээ ингээл тэнгуут одоо ингээд Dota дээр жишээл таярыг болохоор амар сайн найзууд гэл ер хүмүүс тэгж байгаа шүү дээ. Яг ингээд за би нэгэ мэдтгэн яг ингээд найзууд болсон эхлэн хизээ мэдэж байна. Би бол яг санаж анх ингэдэг байсан. Би нөгөө нэг яг 10 жилээс авах дандаа нөгөө дээдлийн ах нартай тоглож байсан. Одоо табаах, түүд ах, дамаг их тэрэл баах нартай тоглож байсан. Яг мөнхөө чи бол яг үнэндээ Dota-гоор юм бол доод үе юм уу та. Тэгэл явж байгаа л яхахтай нөгөө нэг ах нараас чи 1-2 нь зодог тайлхан тайлаад болж молол. Тэгэл нөгөө нэг цус сэлэх хараг юу гарч ирж байгаа шүү дээ. Тэгээ Dota-ийн үеэс ямар хөөхтүүд яаж юм яаж ингээл хөөхтүүд яриад яг үндэ миний юм байсан тэгэл тэндээс мөнхөөтэй нэг яаж л одоо наваа нэг арай үеийн бацаанагаа явуулж байхгүй тэгэл дүүн тэрийг нэг захиа зөөгөл андаа хамт тоглоё гэл манай ч мэдээсэн юм зү тий тэр үед чинь нөгөө нэг хамт тоглож гэсэн ажиллагаа би яг нөгөө нэг мэдээс дөнгөж юу болж байсан шүү дээ хотын олж эхэлж байсан шүү дээ өвтөр чи бас яг нөгөө нэг анх би нэг яг мэддэг тэгэл мэдээж ингээд за энэ хааслаагаа тоглодог залуу байгаа. Нөгөөт нь л илээн болдог залуу байгаа. Тэгээд тийм үед батаа байгаа гэж боддог. Банд байгаа гэж боддог. Хоёр талаа бодож явдаг байж байгаа л. Тэгээд яг нөгөө хамгийн анх тэгж баг магт юм доо би нэг event заад тажгүй тоглодог юм байна да. Ингээд юу ингээд хамт нэг багт тоглоо үзэл зүгээр юм байна да гэж бодож ихсэн нөгөө нэг яасаа байхгүй. Хажууд би нөгөө Prime-д тоглодог байсан шүү дээ. Би Prime гэ бисний баг байсан байхгүй. Тэр үед чинь хин 50 Johnny тэгээд Johnny тэгээд хин Branak за тэгээд нөгөө нэг хин табур мабруу гэж зөндөө хүмүүс юм дижаас ингээд солигдсон шүү дээ. Маруул ах байсан. Тэгээд зөндөө хүмүүс ингээд солигдсон. Хамгийн сүүлд нөгөө нэг реактив баг тарахын өмнөхөн билүүдээ юуцсан нэг удаагүй үеж хат нэг манайх дахиад нэг хүнээс олж үзээ. Тэгээд нөгөө нэг grid гэж тоглолдог те хүмүүсийн мэдтэн гвиз гэдэг нэртэй үлзээ те. Үлзээх орж ирсэн байхгүй. Тэгээд маа багт орж ирээд тэгээд би нэг өдөр бид нэг бөөндөө зөв нэг бисийнхаа
одоо нэг VIP-д наваад нэг за boot camp хин жаашин тэ зөвхөн нэг PC-ний баг болохоор boot нэг VIP-д наваад суугаад ингээд тавуулаа нэг өдөржин ранк тоглоод тэгээ багийн бэлтгэл хийгээд тэгж байдаг гэсэн юм. Тэгээ байжсэн чинь үлзээх байжснаа нэг ландчихсэн онлайн лан гэдэг. Тэгээ тэр онлайн лан хаагийн магээд тоглож байсан юм бэл. Тэгээд онлайн лан гэдэг тэнцэн тоглож байгаад юу гэх юм нэг хөнгө болчлаа гэдэг. Нэг хөнгөийг амжихаагүй болчлаа гэдэг. Тэгээд намайг үлзээх тэнцээ ингээд би нөгөө нэг тэр PC-ийнхаа ингээд VIP-д ингээд хамтаа тоглож сууж байгаа шүү дээ PC-ндээ. Тэгсэн чинь үлзээх хажуудлаас намайг чи аваадрч мөхөө хамтаа болчихъя гэдэг. Тэгээд би тоглохоо басан чи ингээд нөгөө одоо ингээд яг ингээд рол ингээд таарахгүй. Тэгээд рол ингээд таарахгүй байсан болохоор төвцсөн. Би бол мид тоглолдог байжсэн аа. Офлайн дээр хүчээр тоглохоо болж болчлоо да яалаа. Яг хөө тэрнээс өмнө би офлайн болцсон байсан. Гэтэ тэр Prime нэг хэсэг би нөгөө мид талцсан юм. Буцаад тэг мид тоглож исэн чинь буцаад нөгөө угаасаа за ингээд офлайн дээр мөнхөө ингээд бас ингээд офлайн тоглолцдог, мид тоглолцдог. Тэг ингээд за ингээд тэр ланд юу ч юм нэг мэлээ би офлайн тоглохоо болоод хаагийн дөрөв тоглохоо байсан. Тэг тэр ланд ингээд манайх хүмүүс ингээд одоо манайх ингээд сул тал нь байсан мөртлөө ингээд хаагийн бүтээ ингээд офлайнаас юутсан үү амар ингээд хамтдаа тоглоод би нэг одоо яагаад ч юм. Тэгэл яг би нэг тэр ланд ингээд бүтээ бүр яг нэг нийлээд нэг зураад бүр яг нэг амар ойцоох. Тэгээ тэрний яг дараахан хаагийн яг тэр нөгөө нэг яц штэ номлог гэж болж ирсэн штэ. Тийм бэл ариг ах тэн таагийн байд тэр байсан штэ. Яг нөгөө нэг юу анх reality rift руу яг тэ явахынхаа өмнө тэгээд яг тэр үед хаагиндаас суугаад тэгэл тэр үед юу нэг баг болол. Reality rift явахаас өмнөхөн. Тэгээ яг тэр хаагийн яг тэр Primus-а болж байгаа юм да. Тэгэл хамтдаа ишин номлог гэдэг юм спот тэ цалин мөнгөтэй юм ингээд тийм organization. Тэр номлог чи би харин бүр таярыг бүр лилгааны үеэс л яг бүр яг өмнө мэддэг гэж лилгааны үеэс л бүр амар сайн найзууд болсон юм байна гэж бодсон юм. Гэсэн номлог. Тэгээ юу бас гэхдээ тэгээ лилгааны үеэс бүр л яасан баг те. Илүү одоо ойрхон. За тэгээ дараагийн асуулт нь болохоор за ер нь ингээд миний хувьд ингээд харангуут Монголын яг e-спортын тамирчдын одоо ингээд гайгүй явж байгааг ингээд харангуут хөвөний хүмүүжил ч юм уу тийм юм амар нөлөөлт юм нэг хараад байгаа байхгүй юу. Дүнгэд за хүн болгонд ингээд өссөн төрсөн орчин сурсан сургууль гэл өөр ингээд нөхцлөөр өсөж байгаа шүү дээ. Хоёрын хувьд одоо яж жишээлбэл хаана төрж өсөөд ямар сургуулиар одоо ямар замналаар өдийг өрөв. Хаана төрж өсөөд ямар сургуулиар хаана төрж өсөөд. За бүр төрж мөрсөн. За баян онгорт хүүхэд байхасаа даатал. Яасан л юм бэ гэдэг. Тэр нөлөөсөн тэр хүүхэд насных гэх юм бол гэр бүлийн одоо манай аав гэх юм бол янз бүрийн тоглоом спортод айгүй дуртай хүн байсан. Тэгээд багаас янз бүрийн спорт тоглоомор хичээллэхэд өөрөө хамт тэгээд явж идэг хүн байсан. Тэгэл тим юмнаас тэр нэг хэссэн баг та. Яг доото гэх юм бол тэгэл 10 жилийн найзууд дундаа л хоорондоо нэг хийх юм бүхтэр хичээл. ямар сургуулийг төгсөн? Анх 62 10 дугаар анги хүртэл 9 дугаар анги хүртэл сурж байгаа л хичээсэн хичээр дахиж үздэг байсан гэдсэн мэт. Тэгээд оролддог байсан. Тэгэл тэр чин доото гарч ирээл тэгэл Чадаг боллоо. тий чадаагүй болохоос илүү оролцсон. Мөнхөгийн хувьд чи яалаа? Би тэгэл юу н бүр юунаасаа хотод төрсөн. Тэгэл багасаа хотод төрсөн. Тэгэл нэгдүгээр оролцох юм нь бол тэгэл нөгөө нэгдүгээр оролцож чинь нөгөө нэг босод юунууд чи 10 жилүүд мэлүүд чи нөгөө яадаг штэ ингээд нэгээсээ төгсөх хүртэл зүгээр шууд нэг сургууль мургуултай авчдаг штэ. Шууд нэгдүгээр ангиас за нэг 80 дугаар сургууль гээд орсон бол шууд төгсөн төслөө 80-аар сурж ирсэн аа нэг ангиараа ингээд төгсчдөг штэ. Тэгэхээр би манай нөгөө миний одоо тэр өссөн одоо тэр нэгдүгээр оролцохоо ингээд ирээдүйн зөвсбөрөдлохоо тийм биш. Баг дунд ахлах гээд тэр нь амар хэцүү. Тэгэл юу ч бүгдийн тэгэл ирээдүйн зөвсбөртөө багдугаар сургуульд 80-д нь сурсан. Тэгээд юунда дунд руу 36 руу орсон. Тэг ахлах руу 80. Одоо жишээл хүн болгоо ингээл өөр төрлөөр ингээд өсөж байгаа ш. Тэнгүүт яг ямар үед нь ингээд юу гэх юм доото тоглох юу нь гарч ирсэн юм. Би юу тий яг одоо амьдралын чи яг ямар мөрчлөг нь одоо ингээд таярыг бусдаас илүү доото тоглоход одоо хүргэсэн бэ? Одоо ингээд доото тоглож байгаа асар их хүмүүс байгаа шүү дээ. Яг ямар нөхцөл нь ингээд таярыг ингээд бусдаас илүү ингэж болгож өгсөн. Ер нь тийм. Би бол миний хувьд бол би зөвхөн үнэхээр ингээд сайжирсан шалтгаан би бол яг ингээд бурхнаас өгөх заавьяас тарьж байгаа. Би одоо ер нь бол нэгийнхэн чи ихлээл хоорондоо амар их ландаж мандсан шүү дээ. Багасаа л нэг ланд. Тэр мэр чин бол ингээд нэгийнхнийг бол угаасаа ингээд CS дотооч тэрэлтгүй ингээд амар ингээд сайжруулчихж байгаа шүү дээ. Тэрнээс ингээд өөр тийм юм байсан уу? Эсвэл 10 жилийнх нь нөлөөсөн ч юм ах дүү хамаатан садан нөлөөсөн.
би нөгөө яадаг гэсэн юм бэ. Нэг аав яг нэг сонсон чи яг тэрийг хэлэхээр сонсон чи би нөгөө нэг яадаг гэсэн хамаатынхаа ахынд байдаг гэсэн байхгүй. Тэгээ нөгөө нэг амралт бамралтаар ингээд амирх очиж чинь хичээлтэй үед нөгөө бас очиж чаддаггүй. Гэтэ баг хичээлтэй үед хүртэл очиод нөгөө хончих гол. Нөгөө ягаад гэж шалтгаан болгоо нөгөө тэднийх Dota 2 тоглодог ноутбуктэй. Dota 2 тоглодог манайх. Тэгээ өөрөө тэгээд тэнгууд мэдээж би гэрте очингууд ингээ намайг ээж гिचээр тий тоглохгүй. Тэнгууд би ингээ ахынд очлоо. Ахынд хамт байгаа. Ахтай хамт юм байна гээл тий. Тэгэл очиод мэдээж гол зорилгоноос тогломоор байгаа тий. Тэнгууд очиод тоглонгууд битээр тэгдэг гэсэн. Би зуны амралтаар нэг зуны амралтаар үтсэн нэг 1000 1100 амарчлаа. Амар сайн амар хурдан нэмжээсэй. Тэгээ тэр нэмсэн шалтгаан нь юутсан тэгж боддоо ш нөгөө нэг ахтайгаа нэг ноутбуктэй заяа. Тэгээд хоёлаа ингээд өдөржин мэдээж хоёлаа тогломоор байгаа заяа. Ах амарсан би амарсан ах тэр үед ойтон байсан. Ах амарсан би бас амарсан. Ингээд хоёлаа л тэр ноутбукнээ өдөржин л тогломоор байгаа. Тэгсэн ингээд тэр ингээд үсэх гоё. Хожигдсан босно гэд. Хожигдлоо тэгэл тоглоол нь. Хожоолох юм л тоглоол нь. Тэгж тоглолт өссөн. Тэгэл мэдээж хожих гал бүр ингээд амар хичээл нөгөө нэг мэдээж улам үржлүүлээ тоглохын тулд тэгдэг ус. Тэг бодвол бас нэг тийм нөгөө нэг өсөглөн зан чадраасаа өсөглөн зан чадрын ачаар гэж. Тэг яасан юм бэ? Ер нь бол угаасаа хуучны ер нь бисэж тэр нэг юм гэдэг. Тэгэхгүй одоо нэг тийм жоохон нөгөө нэг юм бүрдсэн тэг мэдээж ингээд нэг одоо ингээд аав ээж намайг ингээд зөвшөөрдөг тий ороод ирсэн аав ээж намайг зүгээр ингээд ээж мэж орж ирсэн. Оо миний хүү тоглолт гэж шууд ингээд амар компьютер тий ямар ч асуудалгүй бүх орчныг бэлдэж өгсөн. Оо миний хүү тоглолт гэдгийгсэн байсан бол би бас юм баггүй л байсан баг. Тэгээ одоо угаасаа яг хүүхдүүдийг хараад байхад угаасаа тоглолт хүүхдүүд амар олон. Тэгэл яг л нэг ракантай хуучных шиг тийм лам ман гэж байхгүй. Тэгээд тэрнээс бол нэг сайжирж байгаа хүүхдүүд түүхэн байгаа юм уу? Тийм шүү дээ. Юу хуучны лам бас ихтэй амар гоё тий. Тэгээ хуучны лангийн ачаа. Одоо ингээд гарч иж байгаа хүүхдүүд ингээд тоглож байгааг нь харсан ч гэсэн ингээд яг хаа ингээд тоглоомоо сайн мэдж байгаа ч гэсэн амар тийм санаа байхгүй. Хорон санаа байхгүй ерөөс. Нэг тэгэж санагдаад байгаа байхгүй. Нэг бүр цагаахын хүүхдүүд ингээд зүгээр сайн тоглоод байгаа шиг санагдаад байгаа. Тэс нэр хуучны лам маань тий бас нэг юм марч. Тэр өвчигээд өвчнтэйгш. Тэр хуучны одоо сайн тоглодог одоо хаагийн одоо доотогийн үеийнхнэр бол хаагийн үеийнхэнд тий манай яг тэр доод үеийнхэн ч одоо ингээ хаагийн доотогийн үеэрээ бол хаагийн чи ингээ тэр хуучны за одоо бидний мэдгийг одоо retribution тий одоо хин юм байдیں۔ Тий Арука санки одоо гай одоо ингээ сайн тоглодог хүмүүс хин мэн тий Кавабанга одоо хуучи одоо тэр үедээ орж байгаа шүү дээ тий. Нүгд би чи ингээ арай нөгөө доод үеигөө шуурчиж байгаа шүү дээ тий. Доод үеигээ. Би нэг үе мүүд яаж биш байх. Зүгээр л биш. Галт нэг үе тоглодог л байсан юм уу да тий. Яг за тий хайр орсон. Тэр хүмүүсийн дунд үеэсэн юм да. За тийм ээ тий. За тэр хүмүүсийн одоо тий дундуур ингээ орцсон. За яг хөө дээд баг л нэг үе байгаас тий. Тэнгүүт яг хөө ингээ тэр үеийнхэнд яг тэр нөгөө хуучны тэр лан гэж байсны ачаар ер нь бол яг одоо манай үеийнхэн одоо ингээ амар сайжирж гоё ингээ одоо жишээлбэл одоо энэ тэр ингээ амжилттай явж байгаа хин юм байна те лил байна те лил одоо тэр лангийн бүр жинхэнэ бүр багаасаа тэр ланд одоо бүр амьдралаа зориулж юм байна те тэгсэн одоо ингээ яг одоо харах юм бол тэр баясук одоо сүхвэ ингээ хамт гарч ирсэн тэр лилганы те дахиад нэмээд одоо ингээ сая сүүлд одоо манай үеийнхэн гэх юм бол за одоо хуучин тофт тим тофт гэдэг байсан хүмүүс сайн мэдэх бах те тэгэл мүди байна тийм одоо тэр зүки байна те ингээл тоглож байсан яг шинэ тийм инглэн брайнак манак ингээ бүгд ер нь ингээ сайжраад одоо ингээ бас ингээ гайг болцсон. Юуцсан доотогоо ямар нэг юм гоолж идээд яваад байгаа шалтгаан нь юун дээр лам байсан баг. Тэр лангийн ачаар нь бол ингээ бас зөндөө их юм алдсан хожигдоод дөнгөж тийм манай нүдэн дээр л ингээ манай хоёр найз дөнгөж шиг авсан. Тийм чи дөнгөж ингээ цааш iPhone 6 гарч байсан байхгүй. Миний амар сайн санаж байгаа. Тэгээ 17 он билүү хэдэн он билүү би амар сайн санаж байгаа ингээ шүнжил ландаа. Тэр оройн 12 гэж лайн ихлээд оройн 12 биш оройн 6-8 болж хат. Тэгээ 6-7-8 болж хат ингээд лан ихж байгаа. Тэгээд тэр лан ингээ ихлээр бүр ингээ шүнжин ландаа өглөөний 3 баг өөрийн тэгээ 4-5 болж хат тэр лан дуусч байгаа байхгүй. Тийм удаан лан яваа. Тэгээд өглөөнд дуусч хат мадаахгүй битүү хожигдсон. Оцсоо. Төгөж шинаарсан. Хоёр iPhone 6 байх. Тэгээд амбар тавил нөгөө нэг боцоо шүнжээ хожигдсон боцоогоо өгөөл. Тэгээд тэгж сaalж ижлээ. Тэгснэ бид нар амар хоншоортой тэгээд тэр үед чи манай багт нөгөө бука тэгээд нэг Tinker Dama гэдэг одоо Dota тоглох хүмүүс мэдэх баг. Tinker Dama гэдэг тэгээд эсэмлээ гэд шатар тоглодог билгүн. Тэгээд эсэмлээ байсан тийм. Тэгээд тэмүүлэн
байсан. Тэгээд бид нар тэгээд тэгснээ яг үнд ингээд тэр лан дээр ингээд амар их хожигдоод уцмцаа ламбардан тавьж ингэж байж бооцоо моцоогоо өгснөө. Маргааш нь очиод нэг писэний тэмцээн төвөглөө. Тэгээд шууд дөрөвчтэй буцаага уцаа. Хаагийн үед юм лангийн төв түүх байхгүй юу? Тэрхий олон юм даа. Тэгээд нэг хэсэг үл угаасаа юу байсан дөө тэр угаасаа за ер нь бол юу байсан юм бэ? Бараг нөө про тоглогч болох шийдвэр гаргахад бол ерөөхдөө 8 их нөлөө үзүүлжсэн лангийн тэр өдрүүд юм. За шалтгаан ингэж ирсэн юм байна. Тохиолч нэг Монголд яаж ирсэн юм одоо нөгөө писимси гэдэг юм чи яг дүнгэж бараг булаа хэрэгэл гарч ирдэг үе байлаа шүү дээ. Тэгээд тэр чинь хүмүүс татах гээд яадаг. Нээлтийн тэмцээн зохиодог. Тэгвэл ер нь тэгэл нэг 10 жилийн өгчөөсөн тэгэл 7 хоног болдог нэг хагас бүтцэн болдог нэг тэмцээнд нэг ихний 3 дур байрч юм төрүүлж өмөрлөх юм бол 10 жилийн өгч юм. Дахиад бараг сар бисэдийг тоглох мөнгө төгрөг тоол унттай бисэдэх мөнгө төгрөг болж байгаа шүү дээ. Тэгээд тэрнээс л амар их яадаг байсан. Нилээ нэг тэрэндээ төрүүлэх гэж бэлтгэл хийж мэйгэж юм. Ер нь нилээ урамшдаг байсан. Тэгэл тэр ер нь баг ихтэн юм уу? Тэгэл өргөжлүүлэл тэр чинь нэг гайгүй идэв хүмүүсэнд хоорондоо солигдоод тэгэл нэг гадагшаа тэмцээн одоо шиг тийм байхгүй ш нэг сүртэй юмнууд. Тэгэл хоорондоо л үзэн ш. Тэгэл одоо нэг мөнхөгийн ярьдгаар өстэй оройноос өглөөний үр хүртэл зөндөөл олон өдрүүдийг тэгж өнгөрсөн баг та. Тэгээ ер нь бол одоо өдийг хүртэл бүх тоосон тоглолт дотроос тийм сэтгэл тоногсон гоё тоглолтууд нь юу вэ? Яг нэг гаралгүй. Ангийн уусгүй Ер нь зүгээр л одоо миний карьертаа ингээл яажсан. Ангийн гоё тоглолт. ер нь зүгээр сэтгэл тоногсон тийм тоглолт. Тач яригш. Гоё чааш. Зэрэг гоё мохот ерөөсөө мартагдгүй юм бол нэг юу гэдэг нэг хүннүү ямар юм блэ? Зааж. Тэмцээч юу боллоо нэг хүннүү молын тэмцээн юу лээ? Хүннүү мол гэж чинь. Нэг тэмцээн болж байсан шүү дээ. ICT Expo лөө. Тэгээд тэнцээ нэг хэдэн оныхын чимтэй мэд. Гэмарц манай багийн хүмүүс чир Реги, Кема, Магих, Мантах бид тав байлаа. Тэгээ байжсэн чинь манай Клинкц Дислатер авсанаас хойш хоёроор тухайч нөгөө хоёроо эргүүлж дэмэж нийлүү ордог. Дислатер нийлээ. Тэгсэн чинь тоглолтын дурш Дислатер авсанаас хойш хоёроо эргүүлээгүй. Тэгээ яг тоглоом дууссан чинь айлын төв нь нэг цустаачлаад энэ хожигч мужиж шин. Тэр үед өстө мартагддагсэн. Одоо сая яг хэлсэн ч санажлаа. За чиний хувьд Миний хувьд хамгийн анхны нэг том өгчээсэн тэмцээн юм уу? Юуны дэлганы Лилханы үед нэг тоглож байсан шүү дээ. Тэгээд нөгөө юуны эсрэг камбэкэрдэг. Комболцын эсрэг. Тэр үед чинь тэгээд Лилхана нөгөө нэг юунаас Мисагаас нэг лангийн тэмцээн зохиогоо тэгээд нөгөө парк дотор нөгөө нэг юм асар яаж байгаа зохиодог шүү дээ. Тэгээд тэрэн дээр ингээ бүр амар сүүл даарж марцсан. Тэгээд 5 дахь гейм 2 гейм хожигдсан. 3 гейм дараалж ингээ амар камбэк гараад орцсон чи ингээ багаараа ингээ байжсэн чи 2 гейм хожигдсан. Мэдээ жоох хүүхдүүд лээ тэр үед ингээ анх удаа тийм лангийн тэмцээн тийм цом ом хожих юм бол ингээ цом ом өргөнө гэл те. Тийм амар гоё юм дээр ирсэн байжсэн аа. Монгол улсын ингээл номер 1 баг маг гэл амар гоё том нэргүүдтэй тэнцээ ингээл очмочоод ингээд тоглож байсан. 2 гейм дараалал жигчгаар чинь ямар байлиг байх вэ? Жоох хөгтөж бүр ингээд амар яаж байгаа юм чинь. Тэгээ бүр ингээд амар тийл тавцгаацсан ингээд бүр би тэгээ юм ярьж чадахгүй муухай завайлцсан ингээд байжсэн чинь тэгэл балах нөгөө манай яг хуучин Лилганы босс ирэл ингээд гараад мөнд амар юм ингээд ярьж байлсан шүү дээ. Тэгж байгаа зүгээрээ ингээд буцаж орж ивэ. болдог ч байсан юм гүрчээсээ бүгдээрээ гарцсан. Бүгдээ бөөндөө гэд гарч барцсан. Тэгээд ингээд амар хичээгээд бүр тэгэл 2 3 тоглолт аваалаад бүр нэг амар камбэкэрч. Тэр бүр өдөө санаас гардаг. Хамгийн сүүлийн тоглолтын дээр тэгээ хамгийн сайн санаж байгаа нь хамгийн сүүлийн тоглолтын дээр би Лестик Брут дараад. Тийм. Тэгээ Брут дараа авчдаг яг. Тэгээ жил Брут яг тэр үед миний нэг гарын баатар байсан тэгээ яг бүр Лестик дараад үзсэн. Тэр тоглолт сайн шүү дээ. Тэгвэл одоо яг нь Дотог ингээд амьдралдаа ингээд олон юм зөлөөс Дотог сонгож байгаа шүү дээ. Яг Дотог сонгосондоо за би яг л зөв юм хийжтэй гэдэг тийм Дотог сонгосондоо баярлж исэн тийм хүч байгаа юу? Анхны байгаа л да. Тэгээ анхны хүч нь яг юу вэ? Юу байсан бэ? Яг Дотогийг сонгочод яг л нэр зөвл юм сонгочтой гэж бодсон анхны. Сая то миний хувьд л тэр нэг юунд юм. ISF төрүүлсэн. Лангийн гоё олон улсын лангийн тэмцээнд очиж төвлөж үзсэн. Тэгээд бас тэр Азийн наадамд тэр финалцсан. Тийм ч юм уу. Амар гоё олон хүмүүсийн урд гараад тайзан дээр маш олон хүмүүс үзэж яхад ингээд бүр шивэд байхгүйц тийм амар баг. Тэгээд тэр хүмүүсийн урд гараад ингээд усаад л байлууд болсон. Тэр Хаагийг юу? Миний хувьд бол тэр Малайз тэр одоо энэ Жерсиг хүмүүс одоо миний хамгийн хайртай Жерси. Тэгээд тэр мейжерт квалификч тэгж яхад нь яаж ирсэн юм нэг
ээжтэйгээ ярьжсэн байхгүй яг нэг ээж баяр мөрөчлөө яг ч нэг тохойд мэдэхгүй л байгаа л да ямар хүн болоод байгаа би ээж тайлбарлаж байгаа байхгүй юм бивцэнд ингээ орж ийна гоё амар гоё юм гэдэг. Тэгс чи манай Орос захирлуудад нэг ирээд нэг яаж магаал хажуу талаас ч нэг үнсэж авч мавал ингээл нэг хөрмөр гараад ирсэн байхгүй. Тэгэл ээж нэг тэгэхэд нэг яаж ийсэх нэг гадны мадны хүмүүс одоо миний камер өөр хүмүүстэнтэй амьдарч байгааг цаашийн зөвөр харж мараал үнэхээр өөр хүмүүс өөр шиг баярлж байгааг хараад тэгээ ээж бас баяр хамт баярлаа. Тэгэхэд л ээжсэн нэг гоё юмд явах гэж байгаа гэдгийг мэдрээл. За тэгвэл e-спортын тамирч зэрэг үндэ ингээд Dota 2-ын тамирч яг ингээд топ төвшөнд ингээд байнгын өөрийгөө авч явахын хамгийн хүндрэлтэй тал юу вэ? Ингээд байнга өөрийгөө ингэж топ байлгахын тулд хийж байгаа. Хүндрэлтэй тал. Одоо ингээд байнгын л формтой байхын байлгахын өөрийнхөө жоохон нөгөө бас яг өөртөө нөгөө нэг цаг мэг гаргаж маах гэж хэцүү гот юм лээ. Тэрнээс л. Яг үнэхээр одоо ингээд би бол бас ингээд сая тэгээ IC лилга IC гэл ингээд яг нилээ удаан баг нөгөө ердөөсөө ягаагүй шүү дээ. Баг маг гэж болоогүй ердөөсөө байнгын л багт байгаа л ердөөсөө байнгын л ингээд тэмцээн болтонд бол байнгын л бэлтгэлтэй тийм байсан шүү дээ. Тэгээ тэр үчи ердөөсөө ингээд одоо хувийн бэлтгэл өдөрт хувийн бэлтгэл гээл одоо мэдээж би гайгүй тоглож гайгүй амжилт гаргахын тулд би өдөрт доорож би 8 цаг хувийн бэлтгэл хийх хэрэгтэй байна. Дахиад за 8 цаг байхад нэг 6 цаг хийх хэрэгтэй байна. Дахиад би ингээд өөрчлөлөө багийн бэлтгэл нь өдөрт дахиад 6 цаг байгаад идэг. Тэгээ багийн бэлтгэл, хувийн бэлтгэл тэгээл ингээд өдөржин мэдээж тэр өдрийн доорож 10-аас 12 цагийг би одоо ингээд компьютерээр харж суугаад өнгөрөөцөн цаашаагаа нэг тийм одоо өөр юм хийх нэг тийм энергигүй нэг тийм хүчгүй. Тэгэл угаасаа л ингээд тэгэл ядраал ингээл хөвтөл ямар сандаа ядарсандаа нэг орондоо дуцаа оролдоод хөвтөж мэддэг ч юм уу нэг арай нэг тэр дотоогоос хүндэрж мэддэг нэг кино үзэвдэг ч юм уу тийм тэгээ хувийн цаг зав гардаг. хувийн цаг гардаг. Тэг яг топ төвшин мөшин хэд одоо юу л хэлэх вэ? Одоо Монголын төвшин мөшин л ярьж байгаа л үү? Яг мэдхгүй бүр амар нэг том тэмцээн ч юм уу өөрийгөө гайгүй тоглож ин юм гэж нэр ч юм. Тухайн үед бол тэгэл мэдхгүй зөндөө л их юм шаардлагатай байсан. Яг нэг мэрэгжлийн нэг коуч дээрээс нь сэтгэл зүйчүүд юм хоол модоч хүртэл хариуцдаг. Тиймэрхүү мэрэгжлийн хүмүүс орж ирээд нэг хэсэг хэдэн сар маар хугацаанд амьдруулахад бол яадаг л ах шүү байсан шин. Тэгээ нойр хоол, тэгээ хөдөлгөөн, тасгал хөдөлгөөн. Тэгээ хувь хүний сэтгэл зүйчүүд идэр байгаа шүү дээ. Тэгэл тэр мэрэл байсан. Одоо өөрөөсөө мэдэхгүй нэ. Одоо яаж одоо тэрийгэ буцааж одоо хүний тусламжгүй одоо олж авах юм байгаа сайн мэдэхгүй л байна. Тэгвэл одоо ингээл нэг хэсэг ингээл амар хүн хожигдол эхэлдэж штэ. Эсвэл нэг амар бөөрн авт болно штэ. Яг тэр үеүүдтэйг яадаг ямар тэр үеийг яаж тавд. Одоо чи эсвэл маус удаан байхдаа эсвэл ингээл хэцүү болсон гэж штэ. Тэгэхэд одоо тийм үеүүдийг яаж тавд. Эсвэл ингээд амар том хожигдол эсвэл дараалсан олоо хожигдлын дараа ч юм. Сэтгэл зүгөө яаж вэ? Хэр одоо хүрдэг вэ сэтгэл зүйч? Би бол өмнө нь бол яачдаг ч байсан жоох. Өмнө нь одоо бүр л одоо нэг тоглож байгаа цагаа ихсгээл улмал хүчлээл улмал нэг яадаг. Тэгээ бол болчдөг байсан юм шиг санагддаг гэсэн юм байна. Тэгсэн чинь саяхнаас тэгээд моус байсан саж. Мэдгүй тухайн үеийнх нь өмнө жилүүд ч юм уу өмнө хэдэн 3-4 жилийн өмнөх хийжсаад юм байгаа шүү дээ. Илүү их цаг хийдэг, илүү их яадаг. Тэнгүүд тухайн үеийнх нь одоо дүнсийн юм ийм байсан юм. Тухайн үед нэг өрсөлдөжсэн одоо иргэн тойрныхны скрим хийж байгаа баг үзгээр орж байгаа тэмцээнийх нь хүмүүс ч үт юм уу тэгсээ хүчлэхэд ямар ч өөрийгөө дайжчихад болчтой юм санагддаг байсан байхгүй. Тэгсэн чинь сая маус дүүжсэн чи шал бүр яасан. Эсрэгээр болж ирсэн. Ягаад гэвэл одоо юу гэдэг байнга л нэг онлайн Европ тэмцээн эсвэл байнга л квалификейд болж байгаа шүү дээ. Айлын хүмүүс нь сайжрах нөхөс муу болохгүй байгаа. Тэгээ би өөрийгөө хүчлээгээд бас өөрөөсөө илүү юм гаргаж чадахгүй байгаа мэдж байгаа. Тэгээд саяхан нэг галт амарч амраад маус болсноос хойш нэг амарч амраад нэг хэсэг яваад ирсэн чинь яадаг юм байна. Арай л дээрдэг юм байна. Ядаж буцаад нэг юу гэдэг нэг шинэ байж гарчлаа. Тэгээд нэг буцаад нэг эрүүлээр тоглоом харж марж эхэлдэг ч юм уу. Тийм жоохон Жоо холдоод буцаад яах ч юм. Яг миний үт гэсэн бас ялгаагүй. Яг яагаад одоо би тэр сэтгэл зүйн тий жоохон дарамтаа ингээд авч байгаа дивцэн нэг гайгүй болоод байгаа. Юу нь бол ойлгохгүй. Яг хөвдөө бол би одоо яаж одоо юу гэсэн өөрийгөө ингээд гайгүй болгоод би одоо яаж тэр тэлтнээс ингэж гарч ингэж тий амар хожигдл даа яаж гайгүй болоод байгаа ойлгохгүй. Тэгэл цаг хугацаагаа байна гэж явж байгаа тэгэл мартагдаад тэгэл. Ингээ ер нь одоо ингээд нэг чөлөөтэй байх үедээс халаах үедээс нэг тоглоом тоглох гэж байгаа байхгүй. Тэгээ ингээд стакан дотор хоёр уух юм бэлдсэн байгаа зөө. Нэг нь муухай юм байгаа, нэг нь гоё юм байгаа.
Асуултанд хариулаад хариулж чадахгүй болов. За. Аль нэгийг сонгож уuna. За. За яарч тийм. Энэ нь юу? Би аваад ирж байгаа гэж. За ингэ заяа. За мөнхөөс эхлэе заяа. За. За Монголын e-спорт ч юм уу ер нь одоо e-спортын ингээд нэлээд нэртэй хүмүүс дотор Монгол хүмүүс шүү дээ. За. Хамгийн overrated. Яг хүмүүс ингээ амар шүтдэг. За үнэхээр суг гэж боддог тийм. Тийм тоглогчийн нэрл. What? Хакер заа ясаа. Нэрл тэгээд уун. За ээж. Тусдаа асуулт нэрстэй тий. Тийм тустай. За. Би хоёр л их асууна. Тэгэл цаашаа гоё. За би надад тийм муу харилцаатай ижил хүн байхгүй. Үгүй заавал муу Үгүй яг муу харилцаатай бас яг шүү хэлж хийж чадах. Муу харилцаатай хүн байхгүй би дотооч. За ууч юу. За. Яг би аль нэгийг сонгож үнийг сонгох юм уу? Харахгүй одоо нанаасаа сонгочих аль нэг нь. Аха. Нэг нь гоё юм байгаа юу? Нэг нь бол гоё ундаа ч юм уу уус ч юм уу. Нөгөөдг нь юу ч байсан магадгүй одоо. За сонголоо. За зүүнний сонгож. Энэ үү? Тий. За энийг угаал. Шууд үнэрлэхгүй шууд уу? Шууд уу? Гарч үнэрлээд авахгүй шууд уу? За. За юу уусныг бол хэлэхгүй те. Одоо юу уусныг үдэгч сайхан коммент дээр өөрөөсөө таачихгүй тэг. Үүс. За муугайг ноцноо. За энийг сэлгчээ төхөө одоо. Тэгэхээр ийм шууд хариуллаа. Хэнийг ч амгүй. Өөстэй юу юм ч чамаас өөр юм асуунаа. За хаагээд за ингээ Монголын баг ихэнх дотоочтой хамт тоглож үзэж байгаа шүү дээ тий. За ямар нэгэн байдлаар паб дээр ингээ тоглож үзсэн багш Монголын бүх тоглогч нарт. Тэнгүүд за про стенд энэ хүнтэй хідээч би баг болж тоглохгүй гэсэн хүн байна. Монголын дотоочд. Энэ үнтэй би угаасаа хідээч өмнөх тоглолт одоо тоглох болчихсон үн чамаагүй юм тий. Окей. Одоогийн байгаа хэлээс л яг одоогийн би энэ үнтэй одоо дахиж бүр өмнөх бол би ч гэсэн чи одоо ингээд баг болж Монгол 5 тоглогч баг болж ийн гэдэг бодлоо. За би яг энэ л үнтэй ёстой баг болохгүй гэж. Заахгүйш. Тэгснэ одоо гаруул барьсан сууж байна. Зүтгэд тийм үү одоо. Одоо байхгүй юм уу та? Байхгүй. Чи заавал ингэх гээд байсан юм тий? Тий. За тэгээд баруунтлын авч. За. За нэг харахгүйгээр үнэрлэхгүйгээр шууд бааш. Босод байна. Яа за. За энийг түл дахиад хэлье. За гуравдах нь за мөхөөс сууя. За. Яг ингээд чамаас олоод ингээд багч хожигдчихсэн ч юм уу заяа. Чиний ингээд нэг тэнэг үйлдээс олоо хожигдсан чи тэгтээ багийнхан хэлээгүй тэр чи анзаараагүй. Тийм нуугаад өнгөрөөц үе байна. Үнэхээр чи бүр баг алдсан. Тэгтээ тэрийг бүгдийг анзаараад хэлсэн юм аа. Тэгвэл огт ингээд хилээгүй бэлтгэл мэлтгэлээс явсан ч юм уу тийм нуугаад өнгөрөөцсөн тийм бага алсан үе байна. Бага. За юу юм? Тэрийг хэлж. Тэр бүр нэг биш нэлээд тоо. Яг нөө нэг юу бэлтгэл хотлоо яриад үнэхээр чатгаагүй болчоод тий. Хувийн асуудлаас олж чатгаагүй болсон ингээд хотлаа би өвдөд ингээд чатсан гамцсан. Гэж хэлсэн удаа байгаа. Тэгээд ганц удаа юм уу тийм. Тэгээ бэлтгэл бол тэгж ганц л удаа баг. Тоглолтын дээр тийм юм байна. Яг тоглолтын дээр бол одоо үнэхээр алдаа гаргаад яасан үед бас байгаа. Тэгээд тэрийг нь хүмүүс харж байгаа. Тэгээд тэрийг чи одоо бас тэр зөндөө байгаа шүү дээ. Би одоо тэгэл алдаа гаргахгүй. За дүүлэхгүй. За дүүл хаагаас. За Монголын тоглогч нар байлаа гэж үү. Яг нэг эсрэг нэг тоглоод шүү дээ тий. Чи бүр 100 тэр хүнийг ялна гэсэн юм байна. Яг нэг эсрэг нэг тоглоо. 100 ялнаа л гэсэн. За анзыг л одоо ялч болж байна. Анзыг бол бүр яг ялч байна. За. За тэгвэл тэгээд одоо асуулт руу оръё да. Ер нь анх дотод яаж танил? Яг яаж дотог мэдж тоглож эхэлсэн ер нь амьдралд? Би юу? Тийм. Би одоо 2005 6 онд PC ороод хүмүүсийн тоглож байгааг хараад анх тоглож. Би адилхан шүү дээ. Би бас тэгэл бага ангитал байсан шүү дээ. Хэдгүй ангитыг яг сайн санагдав. Тэгэл бодолны 3 юм уу 4 л байсан баг та. Юуц 80 сурдаг байсан гэхээр бага анги гэсэн. Бага анги 1-5 хүртэл байдаг. Тэг манай тэнгүүт би 3 юм уу 4 л байсан баг.
Тэгээд нэг PC ороод хажуудлын нэг байрны нэг подолын PC байдаг гэсэн. Тэгээд дэрдээ орсон чи тэр нөгөө хамгийн дайггүй үнэтэй PC гээд хамгийн хямдхан цаг нь 300 гэдэг 20 минутанд 100 төгрөг гэдэг тийм PC эсэх. Тэгээд ороод тэр лөө ороод за гайгүй гоё юу юм бэ? Үн мөнний хувьд гоё юм байна. Энэ рүү орж тоглоё гэл. Тэгээд орсон чинь баахан ахнаар нөгөө нэг өмнө ингээд найзуудтайгаа контр тоглолдог байсан чинь нэг ингээ орсон чинь ингээд Америкийн тэр жоох хүмүүс чинь юм дота мото тийм тоглож чадахгүй шүү дээ тий. Нэг PC ингээ хажуудлын сургуулийн хажуудлын PC өмнө ордог байхад ингээл баахан контр тоглосон жоохон ингээл миний үеийн бацаанаар л байдгаас аахгүй. Тэгээ өөр ингээ PC-гээ солио үзсэн чинь ингээд баахан ахнар тэгснэ тэр ахнар ингээ бүгд дота тоглоод байгаа байхгүй. Тэгээ анх удаа би тэр ингээ хүмүүсийг хаваад ийм дота гэдэг тоглоом байд юм уу гэд. Тэгээ ингээ ардаас ингээ ахнарын ард ингээ зөвхөн PC-ний ард ингээ ахнарын ард ингээ хар зогсоод ингээ тэгэл анх тэр тоглоом юу ям гоё тоглоом бэ энэ тоглож үзэл. Тэгж л орчихсон шүү дээ. Яг дота бол бүр яг яаж тоглож сурснаас юу ч санахгүй байгаа байхгүй. Одоо ингээд жишээл би ингээ имэйлийг хараад тоглоо сурах гэхээр хичээг сурч чадахгүй байхгүй. Тэгээд тухайн үед яаж жоох махта дота сурсан ойлгохгүй. Чи ялахаар яаж дота сурчсан? Тэгэл ер нь адилхан л замаар явж байгаа. 10 жилдээ байх. Тэгэл хичээлээ тараад хэл хийх юм л одоо гадаа нэг хөлн бүг тоглож явна. Эсвэл нэг PC орно. Тэгээ PC орнууд гараа дота тоглож ирэх. Тэгэл ямар сайн дээр найзуудтай мөнгө хөрөг байхгүй л харна штэ. Хараад араас нь хараад. Хөө энэ батар. Тэр чинь хараа. Эсвэл тэг байрныхаа би бүрсүүлдэ байрныхаа манай яг байрны дотор PC гэдэг байсан. Тэгээ дандаа ингэ зээлэл тоглолт. Тэгээд нэг баяр болохоор аваалж өгөөл зээлэл тоглоал өдөр болгон тоглоал. Тэгээ баяр болохоор нэг өгөөл тэгээд аваад идэгс. Тэгээ бас нэг юу байгаадсан мэт нэг жоох нэг бага дунд анги руу орсон чинь жоох нэг тохоо чи яг од болж исэн тоглоомч Dota 2 байгаа шүү дээ. Dota Warcraft 3 гэж байгаа шүү дээ. Тэгвэл тэрийг мундаг тоглолтог гараад чи нэг жоохон cool guys байсан болж эхлээл ягдсан шүү дээ. Тэгээд нэг гарааттай чинь тэгэл хамт тоглож сурж мураал тэгэл ер нь жоохон шохорох маягаар юм уу. Тэгж л эхэлчихсэн. Их сургууль төгсөөгөө те. Би юу? Тийм. Их сургууль төгссөн. Одоо за их сургуулийг ингээ хаяа Dota тоглосон. Одоо энэ тал дээр яг юу гэж харамсдаг уу? Ер нь зүгээр цаашаа сурна гэж боддог уу? Зүгээр одоо ингээ ер нь энэ тал дээр ер нь юу гэж боддог ингээ хичээл сургуулийг хаяад ингээ тоглож байгаа карьер хийж байгаа. Миний хувьд бол би өөрөө угаасаа жоохон ятсан. Би одоо тэгээд өөрийгөө магтахгүй. Хотлоо ярихгүй. 10 жилдээ би угаасаа сурлах юм уу гэсэн. Тэгээд өөрөө би угаасаа одоо тэг сурыг ердөөс хичээдэг байсан. Надаа ингээ хичээл ердөөс ингээ таалагддаг. Ямар нэг мэтлээ ингээ тэр би энийг сурлаа гэдэг надаа яг ямар ашиг байгаа гэдэг би ердөөсөө ойлгож чадаагүй л тэгээд төгссөн дээ. Юу гэдэг угаасаа би энэ хичээлтэй амар мөөхтэйсэн. Тэгээд нөгөө нэг юуцсан тэг явж байгаа лишээ нэг азар гайгүй гэж мөгөл азар гайгүй гэж мөгөл тэг юу за оноо тэнцээд нэг батланд орцсон. Тэгээд батланд ороод нэг би юу жоох юм цэвэг цагтаа тиймэрхүү юмс жоохон хол тийм мэдээж уус ингээ байн компьютер дээр сууж байгаа ямар л ойлголт авах цэвэг цагтаа тийм би хөдөлгөөний юмнаас жоох юм хол болохоор угаасаа дургуй сургуульд орцсон. Тэгэл дургуй төгчгөө тэгээ угаасаа хичээлээ таслаад гарч тэгээд ер нь бол цаашаа сурахгүй. Тэгээ угаасаа л тэгээ суух хүсэл байгаагүй. Тэгээд таагийн бодлохоор энэ тал дээр өгч гэрийнх нь ер нь яаж хүлээж авчихсан? За юу юм байна? Юу юм байна ч яах вэ? Тэгээд угаасаа нь өөрөө бас сургууль ч юм уу сурах. Ер нь бол юугаа 9 лицээс үлд явсан байхгүй юу? Тэгэл 10 11 12 гээд. Тэгээд тийшээ явж байхдаа л угаасаа л ер нь гадралтай байсан. Ер нь ингээ их сургууль дахиад явбал би ер нь жоохон бүтгэхгүй юм байна даа. Жоохон гадралгаа авч ирсэн. Нэг хичээлдээ бүр амар муу зууч юм эсвэл юм тэрэндээ ч бас бичлээсэн баг. Ерөнхийдөө жоохон дургуй төгчгөлсэн. Дээрээс нь нэг дүнгэж шохорхож ирсэн одоо энэ Dota мото ч гэдэг энэ юмрууд гаад ирсэн. Яг энийхээ зөө хөвөрлж чадахгүй цаг мөгөөч гэсэн дээр. Тэгэл ерөнхийдөө гадарлаад яах юм бэ тэгэл. Гэтэ одоо харах нь мөндөх хэдрүүчүүд юм уу их сургуулиуд төгссөн тэг хажуугаар Dota жисэн хүмүүс тэгэд болоод л ах шиг шүү дээ. Зохицуулаад мөндөх цаг мөгөөл зөв зохицуулах хэлжтэй л. За тэгвэл Монгол баг тоглол гадаад одоо чи одоо Монгол багууд ер нь ямар хөө явж байгааг мэдж байгаа ш. Дотор систем нь ямар хөө гэдэг гадарлаж л байгаа л гэдэг. Тэгээ Монгол баг тоглох гадаад баг одоо гадаадын ер нь олон баг тоглолоо ш. Reality Rift, Neon, Mouse юу гэдэг. Тэгээд эднэрт тоглох одоо ялгаа нь юу байсан бэ? Тэгээ би яг зааж одоо миний мэдэх нь Монгол баг, миний мэдэх нь Монгол bootcamp гэдэг байгаа ш. Эднэр чи яг одоогийн нөгөө Монгол одоо манай мөнхөө өдрийг хийжсэн одоо нөгөө IC
юу дэлгээ эдрийн бүдг эдэртэй харьцуулах юм бас байгаагүй байхгүй тухай үед. Тэгвэл би яг тийм том юуг нь сайн мэдэхгүй л байна. Ялгааг нь бол Ер нь зөвөр миний бодлоор Монголоос өөрөө орнууд ингэж одоо манайх шиг тэгж амар байнгын бүртэлдэг байхгүй. Одоо ингэ том багуудыг харахаар угаас л өөр улсын юм уусаа шүү дээ. Тэгэл яг тэмцээн болох үеэр ингээл нэгдэж бүртлэл ихэнх үедээ гэртэл ээж идэв шүү дээ. Яг Монгол Филиппинчууд л ингээл яг 24 долоо тэр чигтээ бүртэлдэг байхгүй. Тэгээ ер нь бол тийм байгаа шүү дээ. Одоо Мао Центр ер нь тэгж харагддیں۔ Тэгээ ер нь энийхээ давуу талууд нь юу байсан бэ? Сул тал. За мэдээж улсаасаа хоол ингээд байнгын амьдрахаар тэр нь жоохон хэцүү байсан баг. Тэгээ бусад багийн хүмүүс ч болохоор ирж чил байж байна. тэг бусад багийнхан тэг Европод бол ер нь нийлэнхтэл ер нь бүгдээрээ л тийм юм бэл. Ер нь хөвчлэн гэрээсээ тэмцээний өмнөх 7 хоног юм ч юм уу. Нэг газар уулзч нэг бэлтгэл тэгээ дээрээс нь юу юм. 2-7 хоног юм ч юм уу. Тэмцээнээс Неон реалити директ хоёр ах. Ямар хөөс. Неон чинь би бүр чи бүр амьдрдаг үү? тийм Малайз чинь бүр амьдрдаг биш ажиллагаагүй. Неон ч ус ажиллагаа үздэг. Гэхдээ неонд онлайнаар байсан. Тийм. Тий. Виз мэлээс. Неон Монголд байсан юм. Тэгээ Монголоос өгдөг байсан. Тэгээ бас сүүлд анзаарах бас юу юм шиг үлээ нөө. Дото ч юмс өөрөө дото ч яг ерөнхийдөө тэгээд бас л нэг төрлийн спорт маягаар явж байгаа юм чинь нэг хувийн хөгжиж мөгжил амин чухал байгаа шүү дээ. Тэнгүүд бас ганцаараа өөрийгөө хөгжүүлэх цаг маяг нь бас өгөх илүү их байвал бас юу санагч зүгээр санагчсан. Хитрхи баг болохгүй л яваад байдаг. Яг үүндээ бас хувь хүмүүст үнэхээр скил нь өрөхгүй ихэнх тохиолдол байгаа шүү дээ. Тэгээд тэр нь Европод хүмүүсийн нэг эрүүл маяг гэл юм да. Аль талдаа цагтаа тийм үнэхээр л тэмцээн болж ин бэлтгэл болж ин гэж тавар багаараа байгаа. Тэгээ бос зүйд нь тэгэл Одоо манай Монгол багч одоо ингээд гадаад руу явчихвал ингээд амар юмд тарахгүй ингээд амар бэлдэн эсвэл пинг баг байдаг. Тэднэр нь хэр нөлөөлж байна? Чамд ажиглагдсан. Гадаад хугацаагаар бэлдэж байвал. Тэр юу л хата тэр модон спорт корморд өөр үл ласт сет хийх мэх тоглоомын жижигхэн механикуд байгаа шүү дээ. Тэр нь бол мэдээж ярилтгүй угаасаа давуу тал их байгаа. Тэгтээ бас тэгэж удаан хугацаар амьдарч амьдрах бол яг сүүлд Амьдралд нөлөөлөх нь яаж н одоо жишээл яг гадаад байл угаасаа өөр юм сатарахгүйгээр яг ингээд бэлтгэлд нь үнэхээр нөлөөлж гин үү? Ялгаагүй. Одоо мөнхөө яг тэгдэг байхгүй. Гадаад руу л бүүтлүүлчих юм бол өөр юу сатарахгүй бүр зураал гараад ирээ гэж тэгэддэг байхгүй. Яг энэ юм тэгж л боддог байсан. Яг дэлгэн хуучин тэр дэлгэн мэлгээ айцсан мэйцэд багт. Хамгийн гол нэг Монголд байхаар нэг тийм юу ингээд бас нэг ингээд энэс бас нэг найзууд нэг дуудч модон те байж байгаа нэг өдөр ингээд нэг найзын төрсөн өдөр мөрдөө гэл тэгэл бас нэг очихгүй байх нь шин бэлтгэлгүй байгаа юм чи тэгээд багийн бэлтгэлтэй юмгүй байгаа юм чи за тэгээ очиж гэл тэгэл тэр чинь ингээд бас ямар нэгэн байдлаар сатаар болоод байгаа. Тэр дотроо тий боддог гэсэн. Ямар нэгэн байдлаар гадагшаа бүтлэх юм бол тэгээд чи зөв вакуумжуулсан бэлтгэл гэж яригдаад байгаа шүү дээ. Тэгээд нэг тийм гоё вакуумжуулсан бэлтгэл байгаад. Тэгээд тэр үе хамгийн гол нэг манайхан миний бол ингээд яагаад яг тэр ингээд амар хүсэж ирсэн юм. Би бол ингээд монголчуудаараа амжилт гаргана гэдэг би амар ихтэй байдаг гэсэн. Үнэхээр амар ихтэй байдаг гэсэн. Яг үндэ тэрэн бүтээд ер нь бол маах амжилт гаргасан шүү дээ тий. Хуучин дээр IC авах тэгэл ISF-т одоо төрүүлсэн тэгээ бас нэг чамлагаар шангадаг гэж бас амар том тэмцээн биш ч гэсэн тий. Ер нь дайжгүй ангийн гоё тэмцээн байсан. Тэгээд очоод тэр тэмцээнд төрүүлсэн бас тэгээд очоод тэр хиттийн тэгээ үнэхээр амар багтаа Азийн наадам дээр очоод тэгж амар сайн дагуулж муусан. Тэгээд юм гэх юм бол ингээ харах юм бол одоо ингээд одоо багт бол ингээд потенциал нь хангалттай байсан байхгүй миний одоо харж байсан. Тэгээд ийм потенциал нь байгаад байгаа мөртлөө ингээд ямар нэгэн тийм ахиц гарахгүй ингээд нэг юм яг ийм нэг төвшөндөө ингээд зүгээр амар удаан авчиж байгаа байхгүй. Бараг тэр төвшнөөсөө ингээд уруудаж муугдсан маягтай тий. Тийм байдалд ингээд амар удаан авчиж байгаа байхгүй. Тэгээд ирэхээр чи ингээд угаасаа ингээд дотроос ингээд өөртөө итгэл хүртэл алга болоод эхэлж байгаа. Тэнгүүд ингээд дараа чи миний үед яг тэр үед ингээд үнэхээр яг тэр гадагшаагаа ингээд бүүтлээд тэгээд ингээд одоо тэгээ удаан хугацаагаар ингээд бүүтлээ яагаад ингээд бүүтлээ гэж шууд хүсэжсэн юм да тийм юм. Тэгээ ямар нэгэн байдлаар ахиц гаргах гал тэр 6 сар одоо ямар нэгэн ингээд Монголдоо ингээд үнэхээр ингээд өөр юмд ингээд сатараад байгаа хүмүүстээ үнэхээр ингээд гадагшаа очоод 6 сар тэгээ яг 6 сарын турш ингээд яг зөвхөн тэр дотоогоо анхаараад яг зөвхөн тэр дотоодоо яг юмаа зориулаад тэгээ нэмээд ингээд Монголдоо юм их пинкгүй гоё баг пинктэй газар мазар тий ямар нэгэн тийм ингээд өөр юм сатарах ямар ч юугүй зүгээр л дотоогоо бодолд нь ч очоод ингээд дотоо тоглоход хүртэл юм интернетийн тог тасар нь Монголд бол үнэ байдаг шүү дээ тог тасарч тог бүр амар интернет тийм тог тасарч тасарч юм хүмүүс албаар таслаад иддэг гэсэн юм уу мэдэхгүй. Лилгаанд байхад IC-д байхад манайх бүр яг чухал амар том тэмцээнд ороход батны тасардаг гэсэн. Гэхдээ лилгаанд байхад гэхдээ яг тийм байсан юм уу?
Дэлхийд бол гэхдээ ганц тоглолтын үеэр ингээл татдаг байсан шүү дээ. Хаяа. Дэлхийд бол ганц хоёр удаа тэгсэн баха. Өдөр сүүлдээ ингээ айцээ тогт ингээ манах тий. Тий. Тэгээ айцээ тогт ингээ маах ингээ за буткэмп гэж за нэг газар очсон байж байгаа шүү дээ тий. Тэгээд тэр зайсангийн нэг юунд үйдэг гэсэн. Тийм зүгээр л байр тий. Зүүн хотгоны зүгээр л байр. Энэ олон өөр байр. Тэнгүүт тэгээд тэнцээ ингээ тэр дүнг байж хат тэгээд тоглож хахтал ингээл яг нэг тэмцээний бүр ингээ яг юм чухал юм үед ингээ шууд зүгээр байхгүй. Зүгээр яг тог бүр нилээ гэдэг тасар. Зүгээр үед зүгээр байж гин. Зүгээр үед ингээ байж. Тэгээд ингэсэн. Юрдөөсөө тасрахгүй зүгээр яг тийм юутай үед мэд яг тэмцээнтэй үед яг л тэр нь чухал. Тэгээд үннийц. Тэгээд гараад л ингээ бөө юм болол сайргнаал үрдчих биси юм сайгаар. Тэгээд гараад тэр нэг баг хотгоныхоо юм унаас ингээ юу болчих юм уу гэдэг юм. Ямар ч мэдээ байхгүй. Яасан мэддэггүй. Тэр бүр яарлаа. Тэр bootcamp бид нар гээд ярьж байгаа шүү дээ. Тэр бол ихтэй юу яаж бодлоо. Мөнхийн талаас яг яаж харж байгаа ш. Тэнгүүд бас 5 Монгол зонголч юм уу яг тэгээ шийдээ явж байгаа бас арай сэтгэл зүйн арай өөр байж өөрлөх. Тэгээ миний эдгээр явж байгаа бүтэн чинь шал ондоо ш. Тэгэл нэг 5 өөр улсын ч юм уу гараад бүк гэдэг нэг газар ирсэн. Тэгэл за ажиллана да. За сайраа юу вэ тэгэл нэг барыг нэг анхудаа харж байгаа суулж ш. Дэлхийгээ айлж болгонгаас ямар ч юмс ирж байгаа. Тэгэл эхэлж байгаа ш. Тэгэхгүй яг нөө эндээсээ яг тавуулаг зорилгын ихтэй мэгтэйч байд юм уу? Жинхэнэ өстө нэг баг маг гэж явж байгаа. Тэр нөгөө сэтгэл зүйн өөрлөж болох. Тийм бас одоо дэлгэн байх үед ч одоо нөгөө найз нь онд орсон тий. Одоо тийм зөв ажлын хамтрагч биш бүр сүүлзүгээр зүгээр ингээд баг найзууд тий. Найзуудалцсан. Тэгээ тийм болохоор ч одоо ингээд үнэхээр ингээд нуу тоглож байгаа нэгнээ хүртэл одоо ингээд нөгөө нэг гэгэж чадахгүй байхгүй тий. Яаж игэл тэр таваараа ингээд угаасаа анханасаа ихтэй гоё. Тийм юм ярихгүй. Яг ингээд анханасаа ингээд тавуулаа ингээд амар гоё уулзаад амжилт гаргахыг уулцсан байж ич. Тэг ингээл ямар нэгэн байдлаар тэр тавхаа амжилт гаргахчмаар байгаа байхгүй. Тэнгүүч ингээд хичээгээд ингээд нэг яг л нэг левелдээ ингээд байгаа л тий. Ямар сайжрах тийм үндэс байхгүй бүр ингээд бүр яг тэр чигтээ ингээд байгаад тахч хүн чинь ингээд ямар нэгэн тийм сайжрах аваа хайж байгаа юм чи. Тэгэл миний гавьлаа нь бол тэр л байсан. Тэг би одоо хуучин тэгэл байсан тэг багуудынхаа боссуудаас нь зөндөлөх байсан чи. Тэг яг үнээр ямар нэгэн аргаар бидрийг гадаад одоо тэр хамгийн хямдхан одоо Малайзд гэдэг юу Азийн орнуудаас бол хамгийн дэжүүн одоо Малайз гэж сонсон. Малайз руу уг нь Пингэн амар баг байдаг те 10 пингтэй байдаг тэгсэн. уг нь яг бүүтлийгээ Үн төгссөн юм аа. мөнгө үн мөнгөний Вьетнам баха. Үгүй яг нэг Пинг тэгээ байрлал тий байрлал тэр юу мөн хамгийн дэжүүн гайгүй. уур амьсгал өвчихсэн. Тэгээ уг нь яг баг болчихдог. Тэгээ яг явах гэсэн үеэр лил болоод тэгээд болж исэн юм аа. За тэгвэл одоо жишээл за энэ том багууд ч одоо ингээд хоол зүг сэтгэл зүйс байдаг гэж тэгж шít. Тэгвэл маус байсан юм уу? Тийм маус юу байдаг гэсэн. Сэтгэл зүйч тэгээд хоол ундны юм нь болохоор зүгээр тэр үнэлгээ зөвлөгөө өгдөг. Яаж ааш нэг хүн болгонтэй өөр ажиллаж эхэлж байгаа. Ерөнхийдөө багаар нөгөө тэг янз бүрийн байдлаар сэтгэл зүйсгүй бол нэг тиймэрхүү байдал байх юм бол зөвлөгөө мэдээж хуваар явах юм дэгүн. Одоо тэг чиний хувьд одоо чамд ямар зөвлөгөө өгч жишээ. За эхний ээлжинд одоо юу гэдэг за одоо ямар тод явах вэ? За эхний ээлжинд тийш яаж байгаа шүү дээ. Одоо Аз Монголоос өөр Европын өөр хүмүүстэй ингээд уулз тэмцээнд олон удаагийн тэмцээнээр өөр газар уулзч юм уу адаглаад юу гэдэг идэх хоол мол. Тэгээ тэр хүмүүстэй одоо ерөнхийдөө одоо ямар хөө ингайстай ингээ хоорондоо ярил болох уу? Тэгээ ер нь баг гэж нэг ингээд яаж ажиллавал болох ч юм уу. Тэгээ Европ нэг юу гаш та нэг хүмүүсийн ярилцаа ч юм уу эсвэл олон дунд одоо яаж нэг өөрийгөө ойлгох мөлөх ч тийм юм ба шүү дээ. Тэр талаас нь айгүйх тусгаж ирсэн анханаас бол одоо юу гэдэг энэ хүмүүс ер нь за ингэж ярих хин цаашаа ерөнхийдөө энэ хүмүүс чинь нэг иймэрхүү хүмүүс учраас энэ талаас нь өөрийгөө ингэж илэрхийлвэл илүү их ойлголцтой байх талаас нь ч юм уу. Тэгээ одоо тоглоом дээрээс баг бахаас гадна амьдрал дээр ч гэсэн ерөнхийдөө аятайгаар харилцаатай байх хүсэж байгаа хүмүүс орондоо. Тийм тэрийг одоо юу гэдэг яаж нэг аятайхан байлгах ч юм уу. Тэгээ хоол хүнсэн дээрх юм одоо юу гэдэг тэгэл хүн хүнийхээ бие биестэйгс болж байсан юм байна. Миний хувьд бол тэгэл нэг ядаж нэг өглөөнөө нэг сайхан хөнгөн шингээ хоол молтой нэг тоглолтын өмнө ганц тоглож уулцсан тэгэл. Тэгээ нэг оройн нэг ганц хоёр тэр 30 минут ч юм уу алхаж ч юм уу. Тиймэрхүү байвал нэг яандаа л гэл тусдаа гэл. Уус нойрны асуудалтай байсан удаа тэгж ирсэн баг л та. Хөдөлгөөн хүчээр оруулж ирэл. За сүүл тиймэрхүү Nomadic Masters хамт тоглосон шүү дээ. Nomadic Masters хамт тоглосон. Тэгээд Acer Predator руу хамт нэг багтлангаар явсан шүү дээ. Аа зөв. Тийм. Нэрийн ерөн сэтгэлдлүүд хамт тоглоход. Тэгээ ер нь энэ тэмцээнүүдийн хэр байсан бэ? Ер нь сэтгэлдээ. Одоо лангийн тэмцээнд бас Acer Predator явсан шүү дээ. Тэр мөрний сэтгэл одоо хэр байсан? Ямар байсан?
За юу нь бол Тэрээр л. юу нь гоё л шүү дээ. Тэгээ юу ч л юм. Тэгээ сэтгэл гэхэр ч жоохон тэнэгс л шүү дээ. Гэхдээ хамт тоглоход ер нь тэгээ гоё л байсан шүү дээ. Мэдээж тийм мэдээж одоо битээ бас ингэж яг баг магт бол тоглоогүй. Тэгээ хамт ингэж тоглоогүй мэдээж амар одоо удаан одоо ер нь тоглоогүй юу айгуу утсан шүү дээ тий. Тэгж байгаа тэгэл ингээл буцаал ингээл нийлж хамтаа ингээл тоглож болсон. Тэгээ айгуу гоё л байсан шүү дээ. Тэгээд тэр юу сүүлд Acer-т явхад одоо Acer-д жоохон тэгээд төрүүлчих яг төрүүлж одоо чадна гэж бодож очсон нэмцэндээ тэгээд төрүүлжтэйг жоохон урам уурал тэгэл. За тэгвэл одоо ингээд Монголын Dota-гийн ирээдүйн талаар ярил л да. Одоо ингээд байгаа тоглогч дээрээс ер нь шинэ тоглогч нь гарч ирэхгүй шүү дээ. Энэ тал дээр ер нь юу гэж бодож байна? Монголын Dota ер нь цаашаа яахаар харагдаж байна? Одоо ингээ яг байгаа хэдээс ингээл нэмэлт хүн байхгүй байгаа даа. Ер нь энэ тал дээр бидний хийж чадах юмнууд ер нь байгаа юу? Ер нь одоо яг яах хэвээр. Мэдгүй шүү. Одоо ямар ч гэсэн ихний ээлжинд одоо өөрсдөө яа гэж хүмүүс нь тэгэл өөрсдөө л айтайхан байж байгаа тэгэл яах юм бэлгүй тань хүмүүс хараад нэг энэ хүмүүс чинь болоод энэ гэдэг нэг урам зориг авах. Тиймэрхүү л болох хэрэгтэй юм байна. Ер нь бидний үе ингээл болохгүй ингээл Dota зогсчих юм бол тэр чигтээ зогсчих юм шиг харагдаад байгаа байхгүй Монголд ер нь. Тэ юм Тийм шүү дээ. Тэгэхээр та нар энэ тал дээр ер нь юу гэж байна? Одоо тэгээ угаасаа нэг одоо за ямар нэгэн ингээл одоо ингээд шинэ гарч ирж байгаа хүмүүс чинь бүгд л одоо Counter тоглоод байна, Valorant тоглоод байна тий. Тэнгүүтээ шалтгаан нь бас нөгөө нэг энэ Монгол цодоо амар инфлюенс болж байгаа ш тий. Монголын CS2-д бол амар инфлюенс болж байгаа ш. Тэдрийг чи хараад тэр жоох хүүхдүүд ямар гоё юм байл. Энэ тоглоомын сураатгыг бөө хар мянгаараа орж иж одоо тэр тоглоом руу зөв тоглохгүй баг тэр тоглоомноос нь гарцаг гараа за сурыг гэжээс хүмүүс хүртэл буцаад орж ирж байгаа ш тоглоно гэд. Тэнгүүтээ тэр тим амар инфлюенс болж байгаа. Тэнгүүт Dota гэдэг нь одоо жишээлбэл жишээ нь би одоо чадахгүй байгаа бол та тий. Одоо яг тийм хүмүүс шиг би одоо үнэхээр тэр амжилтыг гаргаж бас чадахгүй байна. Энэ жоохон гарч ирж байгаа хүүхдүүдийг одоо инфлюенс хийгээ тий. Энэ тоглоомыг ингээм амжилт гаргаж чаднаа. Ороод ирээ гэж бас чадахгүй байна нэгт. Гэхдээ яг бас тэрнтэй тэрэнгүү гарч ирж байгаа яг үндэ хүүхдүүд байна. Одоо жишээлбэл насан жоохон тий одоо миний мэдхээр одоо хамгийн одоо ойрын тий энэ MR дээр одоо өндөр болгоод гоё хүмүүст өөрийгөө харуулад бид хэний ч мэдгүй хөтөж байгаа ингээ одоо бид нар дунд байгаа төрсэн ингээ байнга өдөр болгоно бид нартай хамтаа тоглолдог болсон тий. Тэгээ тий одоо панда манда гэх тий. Зөндөө хөтөж байна ганц пандагаа зогсохгүй тий. Тэгээ тэр хүмүүс ингээ бас юм ингээ гарч иж болоод ахад тэгээ үнэхээр дундаас нь гарч иж чадахгүй л да бас тэр хүмүүст өртмөл байна. Би тэдэрт одоо бас яг юу гэж тийм Монголд яхах нөгөө тоглоомуудх нь юу н арай илүү болчул гэж хараад байна л да. Тэгээ бас яг тоглоомуудыг харьцуулах юм бол одоо CS-тэй Counter Dota 2-ыг одоо харьцуулах юм бол алиг нь сурахад амархан ингээ бодох юм бол бас Counter-ыг бол одоо яг тоглоод 5000 цаг тоглоход 5000 цагийг яг тэр тоглоомд зарцуулаад бүр яг хичээгээд амар тоглоход тэр хүн сайжрах боломж амар өндөр байхгүй. Dota дээр 5000 цагийг ингээд яг саас ураад тэгээд тэглэх гэхэд ойлгохгүй л зарцуул. Зүгээр ойлгохгүй л зарцуулж байгаа байхгүй юу. Сүүл энэ тоглоом чи юу вэ гэж нэг ойлгохгүй л тэр 5000 цагийг зарцуулж байгаа. Тэгэхээр чи ингээд яг тэр үнэхээр потенциалтай хүмүүс бол 5000 цагт бол супер гарч ирлэх л та тийшээ. Харин тэглэх. Тэгтээ бас сайн мэдгүй. Тэгээ сая тэгээ Монголын амжилт гэж ярьж шít. Яг за ингээ яг үнийг хэлэхэд за Монголын эхлэлийн гараа одоо та хэдийн гараа баг нэг цэгэг штэ. Одоо ингээд Blitz Center 29-ээр checkmate гэж хэлгээд анх Лилган гэж нэг цэгт штэ. Одоо тэр хэд одоо яг ийм амжилтанд хүрчингүүд яг үнийг хэлэхэд за ингээд Dota гээд баг тухайн цаг үед одоо CS хэдээс илүү тоглоомч тэр Монголын Dota-гийн scene ч гэсэн CS-ээс илүү байсан штэ ер нь бол. За Dota юу? Тийм ер нь CS-өөс за тэнгүүд одоо явсаар хагаад тэр хэд CS-ийн хүмүүс одоо ингээд амар өндөрлөгт гараад ирлээ. Dota яг яагаад зогсож байна? Монголын Dota. Гараа нь баг илүү тавигдсан ер нь бол. Гэхдээ өөртөө хичээж мчээгээгүй л хэлвэт. Би энийг өмнө насны надад сайн асууж байна. Миний зүгээр яг энэний бодол би ингээд бусад одоо email ч юм уу Valorant, PUBG Mobile, CS ингээд про төвшөнд явж байгаа ингээд хүүхдүүдийг зөндөө хараад тахт яг манай Dota-гийн хүмүүс өөрсдөөсөө болд юм санагддаг байхгүй. Ингээд өөрсдөө ингээд хамтраад юм хийхээр мэдхгүй одоо яа тийм гिचлэн бэр. Ерөөсөө өөртөөсөө ингээд эсвэл ингээд хөв хүмүүжил ч юм уу арай нэг өөр юм байна уу гэж хараад байгаа. Энэ дээр одоо юу гэж бодож байна ер нь. Тэгэхээр миний хувьд л тэгэл Лилган тэгэл айцаа амжилт гаргаж чадаагүй. Тэгэл миний надаас өөрөөсөө хүн л тэгээ би нэг арай илүү хичээгээд би бас нэг арай илүү сайн тоглолцсон байсан бол
баг бас явж явах байсан бол тэгээ болоо тэгээ манай баг илүү гайгүй нь цаашаа илүү одоо баг өдөө төрөл ингээл тавлаа баг тоглоо явж явах байсан болоо тий. CS одоо энэ Монгол зэт чи бас адилхан ингээл тоглоо явж явах байсан болоо л гэчихдээ. Тэгэл өөр явчих. Одоо жишээлбэл сүүлийн бүрэлдэхүүн дээр ингээд цаашаа ингээд гадагшаа бэлдээ явсан бол потенциал нь бол угаасаа манад бар хангалттай байгаа юм санагдаад байна. Тэгэл өөртөө тэгэл хоорондоо таарчлахгүй ч юм уу эсвэл ямар нэг шалтгаан дээр ингээд болчихдээ. Тэгээ гээгүй хэрвээ явсан бол Dota ч гэсэн ялгаагүй ингээд одоогийн яг үндэ Dota Азийн Dota-гийн өршөлтөнд бүр өмнөхөөгөөд бол амархан болчихлоо. Тууч ингээл Division 1, Division 2-ын Dota-ийн багууд ихэд л амар сайн багууд л идэг байсан шүү дээ. Тухайн үед ч ер нь сайн багууд амар олон. Тэнгүүд одоо ингээд яг үндэ Boom, Talon, Aurora гэх 3хан баг шүү дээ. Хоёрын ялгаад л Major TI-д орох хэмжээний. Тэгээ тэмцээний тоон асар их болцсон. Уг нь бол ингээ харангууд манай Монгол тоглогчдын потенциал ч юм ингээ одоо яг Монгол таваараа нэгдэх юм бол амар амархан харагдаад байгаа байхгүй. Тэгээ энэ тал дээр ер нь цаашдаа яа гэж ингэж дахиж хамт тоглох уу? Энэ тал дээр одоо Монгол тоглогч нар ямар юм байр суурийг харж байна. Одоо лил мил ч юм уу? Сүхээ. Хаагийн үед. Тэгээд юм яаж болох юм бол болохгүй л үү те. Яах юм. Тэгээ мэдхгүй одоо тэгэл юу юм байлгүй. Тэгэл тууштай мууштай байх тэгэл хамгийн гол нь тэгэл хамтдаа баг мог боллоо гэхэд тэгэл нэг тодорхой хэмжээний цаг маг байгаа шүү дээ тэр чинь. Цаг байгаа, туршлага хэрэгтэй болж байгаа тэгэл тиймэрхүү юмнуудыг л өөрсдөө бүрдүүлж ижил ихнэ хэлж байна. Тэгэл дараад нь дамжиж тиймэрхүү ярих байх та. Таад дэлхийн мэлгэн байх чинь нь бол баг яц байсан мэт. Дахиад цаг байсан бол ер нь болцсон юм шиг санагдсан надаа. Тэгээ надад ч гэсэн нэгжсэн. Лайци Надад ч сүүлийн ISC дээр бол яг үнэхээр л яг л болж ин л гэж хардаг байсан. Тэг нэг qualifying бүр 3 морфт орол Azuri, Fisher-ийн ер нь л угаасаа ер нь яг л төгчөндөө л гэж бод. Тэгэл угаасаа гадагшаа яг бүүтлийг гэдэг дээрээ тулцсан байсан чинь Лилээс гинт гадагшаа тоглох. Одоо монголчуудтай хэтэрхий удаан тоглоод нийгэмд байгаа үдчлээ. Одоо гадагшаа тоглож үзмээр байна гэл. Лил болол сүхээ бас болно гэл. Тэгэл ер нь тарсалтай. Уг нь тэр ингээд цаашаа явсан бол надад бол нэлийн л боломжтой байсан. тэр ихтэй бас тэр лил сүхээд би бас бодож байгаа юм ч гэсэн юм зөв. Яг хөвдөө тэгэл зөвлөхийн удаан бол яг нэг төв бүрэлдэхүүнээрээ тий нэг ганцхан хишгийг одоо сэгэрс авсан шүү дээ. Тэгэл бусд нь яг ингээд 3 жил явсан. Тий 3 жил явцсан байгаа шүү дээ. Тийм 3 жилийн хугацаанд тэгээд одоо өчнөө л гардлага хийгээл өчнөө ягаал тэгэл яг үнэхээр сайжраад яг ингээд яг ботоод иржсэн ч гэсэн тэгээ бас нэг хүн бас нэг өөр юм үзмээр байсан. Яг хөө дэлгэн ч гэсэн тэгэл анх яг ингээд сайн болж байгаа үеэр ингээд сүхээ лил хоёр ч ингээд битүү санал ирдэг шүү дээ энд дэндээс. Тэгэл надаа яг хөө хилдэглээс. Тэгэл бид нар чи ярилцал яаж ч жагаал монголчуудаар яач гэл сүхээ мөхийг чинь бүр ятгаж үлдээс. Хаагийн ч гэсэн дундаас таахгүй зөндөө үзчихсэн шүү дээ. Би тэгээ сүхээ дандаа надад хэлэн тэгээд хаагийн ингэх гээд наваас гоё явчаар ингээд хэдүүлээ монголчуудаараа гоё. Одоо ингээд монголцын хийж байгаа юмыг л Dota дээр хэдүүлээ хийчихье гээл. Тэгэл ярина шүү дээ. Тэгэл гуйж байгаа л үлдээн. Тэгэл сүүлд нь би яг сүүлд IC болж байхыг бодож байгаа. За ингээд энэ хоёр ингээд хитрхи олон жил барьчлаа. Ингээ харангуутаас хитрхи олон жил бариа ингээ юуч болох гээд байгаа юм уу да. За болидоо гэл. Тэгэл тухайн үед нь за өөрөөсийнхөө баг өдрөө ингээд тоглож. Тэр үед ялчгүй. Гэтэ сквад бол бүр яг арай л зур арга байхгүй тийм. Европын топ 10-д одоо бүр айгу утсан шүү дээ. Яг тийм маад ах үед Европын топ 10 ранг дотор бүр амар удаан гэж байж маа тий. Тэгэл одоо Монголын одоо тэр MR-ны одоо тэр юуг нь бүр удаан хоёртой шүү дээ. Тэгээ маш удаан айгу байсан шүү. Тэгээ одоо тийм үнийг ч одоо хүн болгоо одоо асахгүй гэж яг өвчнөө зөвхөн бол сайн гардаг гэсэн. За тэгээ одоо жишээлбэл Азийн Dota, Европын Dota харьцуулангууд ингээд Европ дандаа л илүү байдаг шүү дээ. Үе үед л. Одоо ч гэсэн тэгэл илүү байгаа шүү дээ. Ингээд Азийн тоглогч нарыг ингээд харахад ингээд чадрын үед үнэхээр ингээд сайн байдаг ч гэсэн ингээд нэг л болдгоо. Одоо тэгээд бүр ингээд хиттийн Dota ч бүр гарч ирэх юм байчаад энэ Филиппин шин тоглогч болоод ер нь Азийн Dota яг яагаад ингээд одоо ингээд сүүлд Dota ингээд том тэмцээний үзэхэр ингээд яг л нэг хитгэн баг л Spirit нэг Европын л нэг хэд 4 5 баг л хоорондоо ингээл финалд сүүлийн тоглоод. Энэ яг Европын уу? Азийн Dota яагаад болохгүй байгаа. CS ч гэсэн одоо яг тийм л байсан шүү дээ. Азийн CS бүр үнэхээр л болдог байсан шүү дээ. Тэгээд гид нэг цойлж гарч ирээл одоо Монголд одоо ингээд бүр томчуудтай нөртөл ингээд зүгээр тоглоод шүү дээ. Рүүд сквад тэгээд одоо тэгэл сэтгэл зүй тэгээд чадвар л байгаа л. Тийм одоо сквад тэгээд хин юм яг тэг дээшээ гараад одоо чадчихсан үеинд одоо жишээлбэл тэг нөө юм уу штэ. Баг хамгийн гайгүй нэг шиг Филиппиний л одоо шиг TNC юм ийсэн штэ. Аха. Нэг том тэмцээнтэй төгөөлж хөвөлдөг те. TNC гэдэг байна. Тэгэл
одоо хамгийн гайгүй сүүлийн үед бол хамгийн гайгүй тоглосон талон байна тий. Тийм. Тэгээ яг бүр ингээ очиод яг тэр том тэмцээн ингээл байнгын юм дээгүүр байж чаддгүй шалтгаан дээр л одоо сэтгэл зүйд юм шүү. Тэгээ бас нэг уур амьсгал хийх юм болоо. Юмыг харах үнцэг. Харин яг тэр яг Европ хүмүүс болохоор бас хитрхи одоо нээлттэй мэлтэй байгаа тий. Ямар нэг юм болохгүй юм шууд хэлж мэлдэг бие биендээ. Тэгээ ингээд шууд ингээд яа. Ямар нэг одоо тий сайжрах юм яадаг тий. Үнэхээр болохгүй байгаа нь шууд сольж мэлдэг тий. Тэгвэл манай Аз бодлохоо бас тэгж чаддаг юм болов. Хүмүүнээс олж чадахгүй. Гэхдээ заавал хүнээс олох одоо тий гаргалгаач биш л тий. За одоо нэг болохгүй байгаа юм хэлж чаддгүй тий. Дотроо хадгалаа яваад гэж мэддэг ч юм уу мэддэг. Би бас яг одоо тэр Европын томчууд донд орчихсон. Мэддэг шиг явж байгаагүй шээ. За. За ер нь одоо шинэ патч гарсан ш Dota. Шинжлэгдсэн Dota одоо Wisdom руу нь одоо энэ янз бүрийн Lotus Motus эдний ялгаа ер нь шинэ Dota ер нь хэр санагдчих. Гой. Тэгээд ингэнэ бол гоё. Яа тэр нөгөө нэг жишээ нь бол нөгөө нэг хингний монголчууд ч нөгөө нэг би ингээд байнгын нөгөө нэг өөр ус масаас ч бэлтгэл бас нэг энэ хийж үзег ингээ байнгын монголоос л юм тоглодог шүү дээ. Тэнгүүт монголоосоо нөгөө нэг тоглонгууд 100 бингтэй. Тэгээд өөр нөгөө нэг хүмүүс өөр улсын ингээд хүмүүс ч мэдээж нөгөө дунд чинь тэрдээс 20-30 бингтэй хүмүүс аваад байгаа шүү. Тэнгүүт эдэртэй ч нөгөө нэг одоо дөнгөж цайны нөгөө нэг Lotus Motus даралцах. Тэгээд Wisdom руу мөн даралцах. Тэгээд жижиг юм дээр нэг тийм сонир пингнээс болж яг нэг тийм хожиг нэг тийм тэр чухал юм алдчихж байгаа тийм үуч амар тэлтэй байдаг сог. Тэгсэн одоо харин нэг тийх шаардлагагүй. Тэр нөгөө юутс нэг овер дроп дэрдэг штэ овер дроп билүү. Нөгөө тоглоом. Тийм. Нөгөө очиод ингээд нөгөө тийм нэг юм голын юм дээр ингээд бүүндээ очиж ингээд зогсчоод яг тэрийг эдэлж байгаа хождог. Айлгаа хөөж явуулж байгаа. Одоо нэг яг тийм болцсон чи юм гоё санагдсан. Агийн хувьд. Тийм энэ саяных нь бол тэгэл нэг Wisdom руу мөн Lotus ч тэгэл юу штэ. Бараг Монгол би бараг Mouse-с одоо бараг болж өстө хамгийн том шалтгаан чи юу штэ. Эхний энэ маргач юу штэ. Би Монголоос хэлж явах ингээд тоглож чаднаа. Ингээд асуудалгүй. Гэрээс тоглож энэ. Тэнгүүд эхний ээлжинд асууж байгаа юм. Аль юм 7-гийн Wisdom дээр жоход ирвэл тэгээ алдчихвал яах вэ гээл. Тэгэл тоглолт үн тэгэл сүрж байгаа спортод. Тэгэл тэр эхний ээлжинд тэр нэг рүүн гадрангуу дээр нь дараад авч чадахгүй тийм нөхцөлтэй юм чинь тэгээ одоо яаж одоо мэрэгжлийн төвшөнд нар Европ хүмүүсээ тоглоход тэгэл. Тэгээ тийм жишээ мишэл аваад эхлэх чинь тэгээ айгүй хүн тусчаад. Одоо бол бас арай л юм да. Арай нэг тийм үнэхээр илүү байгаа нь очил аваад. Үнэхээр өмнө илүү байгаа нь очил аваад. Алцаа за. Аль хөөд шаалцаа гээл. Одоо энэ дээр тоглолтын одоо стратеги ганцхан арга үлдээ. Нөгөө юу гэдэг юу гэлээ. Одоо ганцхан зам үлдээ шаалцаа. шүү. Тоглолтын тэгээд арга барил стратеги тэр том нөлөөлж байна. Ер нь одоо энэ шинэ патч. Нилээ өөрчлөгдсөн эсвэл зүгээр ер нь л хэм маяг. Зодтолдоход л юутай байгаа. Хэм маяг ер нь нэвэр юм яаж. Ер нь нөгөө нэг юм уу? Одоо энэ термометрыг ингээд ганцхан талд нь ингэж ингээд тэгснээр рог нь одоо нөгөө нэг хуучин болол дроч ингээд нөгөө нэг мапын нэг зах нөгөө захт ингээд хоёр захад байгаад харчин нөгөө нэг сник хийх боломж ихтэй тий. Айлгаа нэг талаар тоглож байгаад ингээс ч дромог нь авдаг юм. Рол нь очих гэсэн байл амар хол молч юм уу тий. Тийм байгаа. За одоо тэнгуү зөв шууд ингээд төвд аваад ирсэн. Хоёр усан дээр аваад ирсэн. Тэнгуүт одоо ямар ч нөхцөл байдлаас одоо ролгоо очоод контестлахад амархан болсон. Ер нь л ямар нэгэн байдлаар ингээд зодтолдуулах гал болж игэл байлдуулах гал. Тийм тэгж санагдсан. За тэгвэл таарт одоо ингээд геймэн жишээлбэл тоглоомдоо ингээд хөвөө ингээд яг нэг өөрчлөлтийг хийгээвэл яг юу вэ? Тийм билээ. Өг нь хагтал нөгөө яг нэг тоглоомд нэг өөрчлөлт гоё нэг өөрчлөлтөө хийгээвэл юу вэ? Одоо. Аха. 5 лейт болох юм шээ. Юу гэж бодчих. Тийш нэ. 5 кор болсон шаашаад очоод нэг эсрэг шаар бүгд бид. Эний үед юу гэж бодсон юм? Hard bid, soft bid. Mid bid. Тэгэл мэдэх одоо яах юм бэл гэдэг. Бүр гоё муу. Тийм, лейн мений сольж мөлдөх ч юм уу. Тэгэхээр энэ байгаагаар нь би бол яагаагүй Dota мото сурсаас хойш тийм байгаагаар нь л харилдаг. Тэгэл одоо солиодох шаардлага болсон. Солигдвол тэгэл заа гээл. Би яг нэг боддогс jungle гэдэг яг бүр тийм нэг лол шиг. Ролтой болгоо. Тий. Яг гоо тэр jungle сонгосон үндэ шууд iron талан шууд эхлэхэд нөө өгдөг. Гэхдээ email шиг тийм би бас тэрийг ойлгодог юм. Яг тэр хүмүүсийн үүрэг нь бас яг юу гэдэг бас ойлгох. Би өөрөө тэр тоглоом тэр яг юм jungle жаагаар өөр лейн менежүүд алж болдгоо. Яг очиж штэ. Гэхдээ ер нь roamer л واخгүй. Зүгээр jungle-даг
жанглаач аавна хажуугаар нь очоод нөгөө айлын хүмүүсээч дараа нь л илүүдтэй юм аа жанглаж байгаа нь илүү хөнгөлөхгүй position 4 нөгөө Nix гэхгүй да. Саяны сүүлийн бичиг Nix гэхгүй. Ром гэж рол байгаа. Гэтэ Jungle гэж рол байгаа. Бас уу. Гэхдээ тэгээ Jungle нэгтэй яадаг үстэй. Тусна. Тэр яг бас. Тэр Nix л гэхгүй. Сая тэр сүүлийн пэйжүүд ингээл Nix яг team юм хийгээд байгаа сте. Офлайныхаа ленийг ингээл тасалж аваачаал ардаа аваачиж офлайныхаа ленийг нэг жоохон гоё болгож өгөөл заарга болоор андаа гэж очиод өөрөө дундуур нь Jungle. Тийм битүү ингээл Jungle-удаа фармдаад тэгснээ юу аваад одоо илүүд айлын мэдрэг очиж туслаа. Тэгснээ буцаж carry офлайн дээр ирж хальт туслаа. Ингээл өөрөө амар фармтай. Тэгээ тийм байгаа даа. Тэгэл юм зүгээр тийм юм уу? Саяны Nix-тэй адилхан. За тэгвэл нэг баатрыг хас гэвэл. Баатар хасаа. Дотоос тэр чигт нь хас гэвэл. Дотоос би бол одоо Tinker гэдэг баатар тэр нь жоохон дургу. Өөрөө суучинтай яг тоглолдог л байсан л та. Tinker-т бол амар дургу. Эсвэл бол яг тийм л дасагдсан юм уу да. Би тэр хуучны нөгөө Tix-ийг яг бүр зайлаасаа гэж. Тийм. Нөгөө нэг ингээд гүйж байгаа шууд нэг пүк гэдэг дгөөл идвэр ш. Ямар цугааг яасан тэгэл өвчдөг. Тэрэнд амар дургу байсан. Тэрийг яг зайлаасаа гэж. Тэр бол яг юм олсон бүтээтэйсэн баха. Хагийн үед л тийм. Тэг бүрүүдэл шүү дээ. Одоо сурсаас хойш л одоо тэр батартай бузар. Тэрийг патч дээр орж ирэхээр л амьдрал дээр ингээ алхаж яхад нүрч хараад уралдаг. Тэр чинь бүр тоглож байхдаа жаргалтай тоглож шүү дээ. хүн тэр лаатмаас нь хөөгч мөртгөл. Энийг л ингээд хийгцээ тоглож байдаг шүү дээ. За тэгвэл одоо ингээд за хуучны доотоочд ингээд сайн тоотооч нар байж шүү дээ. Яг ингээд тэр үеийг бодож үзвэл ингээд хуучны тоглогч нар ингээд яг үндэ ингээд тоглоомооч бүрээ ойлгоогүй зөндөл тоглогч нар байгаа шүү дээ. Ингээд зүгээр хуучны хүмүүс болохоор ингээд надад ингээд санагдах. Хит чадвараараа ингээд гоц гарч ирж байгаа юм биш ингээд тоглоомыг бас илүү мэдж байгаагаараа эсвэл гарч ирдэг хүмүүс бас зөндөө байдаг гэсэн юм гэж хараад байдаг байхгүй юу? Тийм шүү дээ. Энэ бол хуучин чи ингээд тоглоомыг мэдэхгүй юмнууд амар агрогоч татаж мэдэхгүй хүмүүс ингээд битүүгээд агро татаж авсан ингээд ярьж малж байгаа шүү дээ. Тим юмнууд амар их гардаг. Хуучны тоглогч нар бол хилүү ингээд амар гоц чадвартайтай биш ингээд мэдлэгээрээ илүү гарч ирж байгаа тоглогч нар амар их байсан. Одоо түнгэд бүх юм ингээд мэдлэгэрүүд ингээд одоо Азийн топ, Европын топ ингээд 100-ууд чинь бүгд л тоглоомоо тултал ингээд мэдж байгаа шүү дээ. Мэдээд эхэлж чинь. Тэнгүүд эдний ялгаанууд нь одоо юу гарч ирж тоглогч нарын. Одоо ч гэсэн юм байгаа л гэж боддог шээ. Чадвар. Одоо зүгээр яг уу хуучин болцоо яг уу. Гөө. Харин миний хувьд одоо хуучин эсэргээр зав. Чадвартай хүмүүс нь үнэхээр амжилтыг гаргадаг гэсэн гэж боддог. Хуучин уу? Тий. Үнэхээр чадвартай хүмүүс төөхөн байсан. Тэр дунд үнэхээр чадвартай бүгд л одоо энгийн одоо заавал за тэр дунд одоо ингээд нэг ганц ингээд нэг шиний юм болж ирсэн хүмүүс байгаа шүү дээ тий. Жишээлбэл за тийг Alliance-ийн Тя явахтаа яадаг Rat одоо энэ заавал айлгаа алахгүйгээр тэгвэл ингээд ийш тийшээ дуудаад нөгөө талд нь тааврын цогсоо байгаа тожиж болт юм а гэдгийг харуулсан тий. А тэнгүүд за тийм агрогч нээсэн хүн байна. А тэнгүүд дараа нь бүр тэр цэргийн катлаа тий. Шууд ингээд Axe дарснаа тэр пүрмэн шилд авснаа левел 2 3-ын дунд очиод зүгээр шууд цэргийн катлаад шууд фармд зогсдог тий. Ердөөсөө тэр айлын carry-д уулзахгүй тэр айлын carry дийлэхгүй бол зүгээр шууд ард нь уулзахгүй ингээд зогсдог тий. Тэнгүүд ингээд шин юм ингээд гаргаж ирвэл байгаа штэ. А тэр дунд шинэ одоо ч гэсэн ингээд өнөөгийн дотоод ч гэсэн ингээд шинэ юм аваад зөндөө хүмүүс байгаа штэ. Тэнгүүт яг тэр үед хуучин тэр үед үнэхээр л чадвартай хүмүүс нь л амжилт гаргаж ирсэн гэж боддог. Тэр товчийг илүү кнопыг илүү дарж яадаг. Бас нэг мэдээж бас юмаа мэдчих хэвээр тий. Тийм хүмүүс нь. Тэнгүүт одоо болохоор хүн болгонд тэр кнопыг амар сайн дардаг болчиход штэ. Тэгээ яг л тэр скил явна алдалт малтай. Одоо ингээд том тэмцээн арах юм бол том тэмцээнд орж байгаа 16 багийн тэр одоо хідэн тоглогч чинь тий. 16 багийн тэр нийт тэр тоглогчдод ингээд бүгд тий чадварнууд тий чадвартай хүмүүс байгаа байхгүй. Position 1-ээс 5 гэлтгүй өрдөөсөө тэр 5-ын нүртэл амар сайн тоглодог. Тийм хүмүүс байгаа байхгүй. Тэнгүүд тэр дунд үнэхээр ингээд илүү өгч байгаа нь мэдлэгтэй хүмүүс нь. Яг арай нэг илүү юмыг олоод мэдсэн. Одоо зүгээр багийн стратеги юмыг юу хэрнүүд дээр чинь. Одоо ер нь багууд бөөнөрөө л ер нь нэг төвчнөр ингэж нэг ингээд урсгалаар тоглож гинөө багууд тустай өөр ингэсэн арга барилтай. Тэрийг анзаарсан. Ер нь одоо одоогийн дотог яаж тоглож байгаа багууд. Ер нь багууд өөр өөрсдөө гэсэн хийдэг юмнуудаа. Гэхдээ хөвчлэн нөгөө нэг тэмцээн болгон дээр нөгөө нэг арай гадарсан төрөлөө гадарсан юм байна шүү дээ. Тэрийг нэг жоохон хуулдаг. Тэгээ хуулсан дээр нь нэмээд өөрсдөө юмыг оруулдаг юм. Энэ тийм маягаар л явж байгаа. Тэгээ хуучин чаа ус тим юмуд бүр амар. Би бүр аах нэг варлокер бүр нэг жоохон бахтай. 10 мөн ч юм. Варлокер тоглож байгаа л голем болсон миний голем ерөөс бууж ирэхгүй байгаа гэдэг. 6-аа дараад голем ерөөс л бууж ирэхгүй. Яагаад байгаа л би бүр гайхал шоконд орцсон. Би бүр ерөөс ойлгохгүй тэл хүмүүсээс асуугаад хүмүүсээс мэдэхгүй. Тэгэхээр сүүлд нэг баяраа фишэл хоёртой 13 он танилцдаг байхгүй.
баяраагаас зүгээр диффьюз аваад диффьюзлийн голем дээр дарж байгаа бол голем нарчдаг байсан билээ шүү дээ. Тэгээ хуучин яг тийм юмнууд амар их байдаг гэсэн байхгүй ингээд жижигхэн мэдхгүй юмнууд бүр амар их байдаг гэсэн. Тэгээ тэр мэрийг бууж өнгөт алга болоод ингэж буугаад өнгөт нь аль големийн зүгээр диффьюз юм бол аа. голем арил зүгээр Ээж тэр диффьюзчтэй юутай чарчтай байдаг юм зү. 8-ыг аваад дахиад ресипийн авч ийж дахиад 8 нэмэгддэг. Тэгээ нэг томордог тийм эсэж. Би яг нэг тим юмнуудыг бүр яг тэр баяраа Мишель хоёроос бүр маш их тим юм сурч ирсэн. Тэгээд тэнгүүтээ л 10 жил тоглолцоод тэр хоёртой танилцчаад тэгэхэд мэдгүй юмуд амар их байжсан байхгүй. Тэгэхээр бүр Dota угаасаа бүр арай л хэцүү тоглоом л та яах хэрэггүй. За тэгвэл одоо жишээлбэл за Dota-гоос өөр хобби амьдралыг хийдэг юмуд юу вэ? Хобби хай одоо барилдаг юм уу? Сонирхлоо. Тэгээ өөр одоо хийдэг юм бол тэгээд найзуудтай л уулзах юм да тий. Уулзаж нэг хотлоо унаа. Тийм бас Би одоо нэг хөлөн бүгдэртэй шин. Би одоо өөрөө яг Dota-с гадна яг хобби юм л хөлөн бүгд. Тэнгүүт яг одоо уул нэг хэсэг бас айгүй амьдралын итгэвтэй лаг заалмалаа бол найзуудаараа футбол мал тоглолдог гэсэн. футбол. Тэгээ заалны юу гэж хөл юу гэдэг футбол гэдэг. За. Тэгээ тэрийг нь тоглолдог гэсэн. Тэгжээсээ одоо бүр болсон. Одоо PlayStation дээр зүгээр тэгэл тэг найзууд мэдтэй бол. Өдөр тутмын амьдрал одоо юу нь яаж өнгөрч Мэн Dota тоглоод өнгөрч. тоглоод өнгөрч. Одоо өдрийн баг тэгэл доор ээж 10 цагийн Dota тоглож байна. Тэгэл бас зүгээр байхгүй. Би ч бас нэг драма Солонгос кино мөн үзнэ. Тэрийг өдөр тас нэг 2 анги үзчих юм аа. Тэгэл 2 цаг баг явчихад тэгэл. Тэгээ идэж яваад ирчээд. Идэж явахад бас удаа идэх юм аа гэж. Тэгээ одоо Dota-гоос гадуур хийж байгаа юм гэх юм бол тэгэл Discord орж нөгөө иддэг амар зан. Тэгээ худлаа он кино мөн гарвал шинэ юм гарвал үзнэ. Тэгэл найз хүмүүнтэйгээ ярьсарал тэгэл өдөр дуусчихсан. За тэгвэл ерөнхий одоо цаашдаа ер нь юу хий гэж бодож байна? Одоогоос цаашаа ер нь яаж цаашдаа төлөвлөгөө юу вэ? Тоглоно. За баг магийн төлөвлөгөө ч юм уу эсвэл хувийн төлөвлөгөө. За багийн төлөвлөгөө бол байгаад байгаа. Тэрийг бол цаашаа. Энэ хизээс цацагтай. 2 хоногийн дараа цацагт. Тэгэхээр хийж байгаа юм байна. Тэгээ юу нь бол хэлмээгүй дээ. Яг одоо заавал хийхгүй юм нэ. Яг тэгээ юу нь баг магтай болцсон тэгээ болж байгаа. За тэр тухайда тухайд хүмүүс өөр. За тэгээд тэгвэл Dota ингээд Монголд ингээд за үнэхээр ингээд мяарч ийн гэж яриад штэ. За Dota ингээд бүр сүүлд ингээд за 2-3 жилийн дараа дээд гейм болов байхгүй болчихлоо яах вэ? Тэгээд өрсөлдөөн одоо ингээд e-спортын элит өрсөлдөөнөөс гараад явчихвал яах вэ? Ингээд тэгэхгүй би тэгэл стил тоглох юу ийхүү? Dota л тоглох. Үгүй тэгэл TV Dota орчнолт бол айлуу. Тэгэхгүй л тийм бодол байна. Тэгэл дуртай өөр нэг юм бол олон та. Барилдаа хэлт юм дуусаад ааш. Дэвтгэл бомбог шиглэл эхэлт юм байна. тэгэл мэдхэд нэг дуртай нэг юм бол олох л бах та. Тэр үед тэгэл үнэхээр Dota байхгүй болсон ч гэсэн тэгэл үнэхээр л бүр гэл байхгүй боллоо ч гэсэн одоо нэг хуучны хитэн стил байж л штэ. Яа жишээлбэл одоо би ингээд Dota-гоос одоо 2-3 жилийн дараа ингээд үнэхээр ингээд Dota байхгүй болчлоо ч гэсэн би байна гэдээ одоо ингээд миний толгойд ингээд байгаад байгаа штэ. Ингээд байхгүй болсон ч гэсэн би юм тоглондоо л гэж ингээд сая би чам билж байгаа штэ. Тэрнтэй адилхан надад яг ингэж бодож байгаа одоо өнөөдөр ингээд тоглож байгаа зөндөө хүмүүс байгаа л. Тэгэхээр тэр хүмүүстэйгээ яг ингээд нэгдсэн нийлээд тэгэл тоглол. Тэгэл явжлаа. За ямар ч тач ингээ миний урилгыг хүлээж авч эхний дугаарт оролцсонд баярлалаа. Тэгээ цаашдынх нь одоо тийм багууд ч юм уу тоглолтод нь одоо амжилт гэсэн. Баярлалаа. Тэгээ ер нь бол яг хөө дараа бэлэг өгөн заяа. Яваа угаасаа ингээ Spotify таирихыг болоод тус нь ингээ нөхөд өгч. Нэхээ суугаад байсан. Нөхөд өгөл тэрнгээ ингээ зэнийгээр гаргана гэж бодож байгаа. За тэгээд ер нь бол цаашдаа угаасаа спонсортой болгоо тэгээ хөвөндөө бэлэгнүүд өгөө. За хөлийг өгөөд орноо. Дуцаа чагнаал гэж. Дараа нь тэгээд дахиад дугаараарсаас орж магадгүй шүү дээ. Ер нь бол цаашдаа ингээд 10 дугаар муугар ч юм хэдэн дугаар яваад нэг спешиал дугаарууд хий гэж бодож байгаа байхгүй. Тэрийг ингээд заавал ингээд ийм студи орчин биш ингээд гадуур амралтын газар мазар ч юм уу хоол моол ид ингээд тэгж хийнэ гэсэн бодолтой. Тэгээд тэр үед тэгээд дахиад уулзаад бэлгээ нөхөж өгье дөө. За баярлалаа.